За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Амьдрал үтсэн яндрын дараагийн эпизод эхэлж байна. За тэгсэн чи энэ сэдвээ сонгохын тулд бит хоёр одоо эхний эпизод гомдол явсан, хоёрдугаарх нь өөрийгөө голох явсан, гуравдугаарх нь уур уцаар явсан. Тэгээд санал асуулга явуулваа. За хүмүүс минь юу сонсомоор байна, юу мэдмээр байна гэсэн чинь хэд хэдэн хүнээс бүр овоо хэдэн хүнээс гацалт гэдэг юм орж ирсэн. Яах вэ ингээд өөрийгөө ойлгодгүй, яахаа мэддэггүй гэдэг сэдв орж ирвэ. Тэгэхээр нь яг зөв сэдв ингээд битээрч тэрийг дэмжиж. Тий. Тэгээд гацалт гэдэг сэдвээр эхлүүлэхээр шийдлээ. Дөрөвдүгээр эпизодоо гацалт гэдэг нэг энэ хүн болгонд тохиолддог тийм. Ялангуяа бидний одоо энэ хөөрхөн бүсгүүчүүдийн 25-35 насны маш олон шийдвэр гаргадаг. Өөр нь хүн нь өөрөө бүрлдэж байгаа шүү дээ тийм. Ингээд бүсгүүн эмэгтэй хүний хувьд ч тэр хүний хувьд ч тэр нийгмийн нэг гишүүний хувьд ч тэр гээд тэгэхээр энэ гацалт бол айгүй чухал сэдв юм аа. Тэгээ би харин энэ гацалт гэдэг сэдвээ бодоол ингээд бэлтэж хахад яг нөө сонгоо Twitter-ийн эхний 1 2 3 дугаар эпизодуудын одоо бас бараг л нэг юм нэг уялдаатай тий яг тэрийн ингээд бас нэг бүрлдсэн тэр яриа эхний 3 эпизодоос гарсан тэр мэдээлэл тэр нэг ойлголтын дээр үндэслээд энэ гацалт гэдэг маань ингэж яаж шийдэгдэх вэ? Юунаас олж ийн гэдэг нь аюу гой уйлдаад гараад ирж гисэн. Тэгээ би номоор бол бараг л ингэж нэгдүгээр бүлгийн нэг төгсгөл хэсэг юм шиг нэг гой тэгж санагдчихв. За тэгээд надад нэг ийм санаа төрсөн сайнгоо. Магадгүй ингээд манай энэ 4-р эпизодыг те ер нь бол хоёлаа үүнээс хойш түүнээс цааш эпизод болгоныхаа ихэнд ингээд товчхон бас нэг өөрсдийгөө дахин танилцуулж явах нь зөв юм болов яа тэгвэл бит хоёрын танилцуулгыг сонсоогүй эхний ингээд юу хоёр аниа яриад байна. Юу хоёр аниа яриад байгаа. Яагаад энэ хоёр юу яриад байгаа? Яагаад яриад байгаа? Яагаад энэ хоёрыг сонсох хэрэгтэй бол гэдэг бас асуултын тэмдэг гарч магадгүй шүү дээ. Тэгэхээр хоёлаа нэг ганц 2 минутанд багтаад өөрсдийнхөө тийм амьдрал үтсэн аниа нар нь хинбэ гэдгээ танилцуулж итэй. За Саянгоо чи. За би чинь одоо Саянгоо гэж хүн байна. Одоо 8 жил аавра онцлогоо хийгээ явцсан. Тэгээд энэ хугацаанд маш их туршлага суусан. Тэгээд нөө суур мэрэгжил нь одоо яг аавра онцлогоонд хүргэсэн суур мэрэгжил нь болохоор сэтгэл зүйч коуч гэж явдаг. Тэгээд сэтгэл зүй юугаа аавра онцлогоогоо сэтгэл зүй талаас нь ер нь тайлбарладгаар одоо хүмүүс танигдаад нэлээ нэр хүнд олоод явж байгаа юм да. Тэгээд нөгөө зарчим нь болохоор логикоор уялдаатай юмыг тайлбарлах дуртай болохоор яг аавра дээр ягаад ийм гараад байгаа гэдгийг бүх уялдааг нь тэгж тайлбарладаг болохоор хүмүүс ч ойлгомжтой байдаг. Надад ч хүмүүс тэрийг нөгөө юунаас болж ин гаргаж ирэхэд тэр аавра дээр үндэслээд яг сэтгэл зүй дээр үндэслээд гаргахад бараг шинэ арга зохиотсон. Өөрийн арга зохиотсон. Яг аавра над шиг үздэг хүн ховор манай шав байгаа. Тэгээд өөр ааврынууд бол ерөнхийдөө үлгэрийн юм ярьдаг хүн ихтэй байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүсээс ойлгож өгдөг байхгүй яг яагаад ингэсэн юм бэ? Тэгэхээр нөгөө минийхтэй болохоор яагаад гэдэг юм гарч ирдэг болохоор одоо хүнлэгдэд явж байгаа л гэж харагдаад байгаа. За бодлого хичээд өөрийгөө танилцуулна да. За бас л 8 жилийн өмнөх түүхийг ярих гэж 8 жилийн өмнөөс би олон улсын коучинг компанид орсон. Тэгээд орохдоо яг тэдний шаардлагын дагуу бүх тэр хамрагдах ёстой олон улсын одоо сургалтуудад нь хамрагтай шалгалтуудыг нүүгч тэгээ бүр ингээд зэрэг ахиад яваад байгаа. Тийм зэрэг ахиад яваад байгаа. Тэгээд олон улсын коучинг холбоо байдаг. Тэгээд тэр ингээд 3 зэрэг өгдөг байхгүй. Би эхний хоёрыг нь бол давцсан. Одоо ингээд 3 дахь буюу мастер коуч гэдэг лүгээ явж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол 8 жил болно. Одоо бараг 1000 гаруй хүнийг коучлсан. Гэхдээ тэр нь болохоор давтагдаагүй тоогоор шүү дээ. Яагаад гэвэл нэг хүнтэй нэг л удаа уулздаг. 3-8 удаа уулздаг. Тэгэхээр чинь бол яг нөх хүнийхээ тоогоор бол бараг 1000 хүнтэй уулзсан. Тэгэхээр бас коучинг гэж явж байгаа. Тэгээд коучинг яг нөө чиний сая хэлдгэр дээ нөгөө өөрийнхөө аргыг олдог гэдэг шиг ингээд надад юу сонирхолтой болоо явсан гэсэн чинь нөө ил ухамсартай нь ажиллаж байсан бол одоо бүр нөө 70 ухамсар руу н ордог тийм чиглэл рүү явж байгаа энэ л би гэдэг. За өөрсдөө танилцуулчихлаа. За тэгээ сэдвлөөгөө ороход за гацалт гэдгийг илэрлийн хэл ярих уу?
За тэгэхээр чин бас нөө дахиад нөө шинээр манай энэ эпизодыг энэ удаагийн эпизодыг сонсож байгаа хүмүүст бас товчхон танилцуулахад манай эпизод бол 4 хэсгээс бүрддэг. Эхнийх нь болохоор хэрхэн яаж илэрдэг вэ хүний амьдралд. Хоёр дахь нь болохоор яагаад тийм юм гардаг вэ? Шалтгаан. Гуравдугаарт нь болохоор үр дагавар нь. Тэр нь одоо гацалтаас болоод ямар үр дүнд хүрээд ийн юу болохоо байгаад байна. Ямар үр дагавар байгаа тийм. Тэгээд дөрөвдүгээрх нь болохоор энээсээ тэгээд яаж гарах юм бэ? Энээс яаж гарах юм бэ? Тэр чи энээс яаж гарах юм бэ гэдэг дээр ч тэр өмнөх тэр хэсгүүд дээрээ ч тэр бит хоёр нь ингээд хоёр талаасаа өөрийнхөө одоо мэрэгшсэн коучийнхаа байр сууриас соёнгоо маань энергтэй би болохоор сэтгэл санаа сэтгэл зүй одоо коучинг талаасаа тайлбарлаа. Голдор их ч бас нэг шинжлэх ухааны үндэслэлтэй юм дэс гэж байна тийм. Энийг болохоор шинжлэх ухаанаас төсөөр энерги гэдэг. Энергийн талаас яриад та. Тэгээд бид хоёр ч хоёр талаасаа пазл хийхээр их баярлнаа. Баясаал өвчнө. Тэгээд та нарт ингээд сонирхолтой юм хүргэхийг ингээд хичээж байгаа. Тэгээд өмнө нь ямар бит хоёр чинь ямар ингээд юугаа дүрээ цээжлэн гэх юм биш те. Ингээд ярианыхаа явцад яг ингээд асуудал юм байна гэж хоорондоо ярилцаал явж хахад тэгдэм үү гэж нэг нэгнээсээ бас давхар суралцаа явна. Бас их сонь юм шин юм суурал миний ажилд эн чинь хэрэгтэй юм байна гээл те бас орж ирнэ. За тэгээд ийм учраас бид хоёр нь бол зүгээр амьдрал үтсэн аниа гэхээс гадна давхар дэлдэг гэдэг шүү дээ. Амьдрал үтсэн анианар дээрэс нь бас мэрэгжлийн хүмүүс учраас ингээд та нартаа хэрэгтэй одоо хэрэг болох болов гэд энэ подкастыг явуулж байгаа. Тэгээд 4 дахь эпизодоо яг албан ёсоор эхлүүлээ. Албан ёсоор гацалт гэж нэрлсэн байна. За эхлүүлээ. За окей. За тэгэхээр илэрлийн хоёлаа эхлээд ярихаар болж байгаа шүү дээ тий. За тэгэхээр одоо ингэчихэд байгаа хүмүүс үе угаасаа л гацаанд орж байгаа. Тэгээд тэр гацаа гэдэг нь юу гэхээр яахаа мэдхээ болцсон. Юу өөрөө ч бүр юу хүсэж байгаагаа мэдхээ болцсон. Тэгээд хинээс ч асуухаа баг мэдэхгүй байгаа шүү. Өөрийгөө ойлгохгүй харч одоо тэрийг яаж асуухаач мэдэхгүй, хинээс ч асуухаа мэдэхгүй. Тэгэл нэг юм сохор хүн ингээд нэг тэмтэрж явдаг юм шиг л ингээд нэг бол бөглөн өрөөнд орчоод аль хаалга руу гарахаа мэдэхгүй болчиход байгаа юм шиг нэг тийм байдалтай байгаа. Бараг л нөгөө машинаар бол нэг түр зогсолт гэдэг шиг тий. Бөглөрөнд орцсон юм шиг. Бөглөрөнд орцсон. Тий. 0 зогсолт билүү юу гэлээ. Гадуур чинь нөгөө цаг бөглөр хөрөө. Нэг бол нөгөө хаазан ажиллахгүй. Араандаа орчод идэг. Хаазаа тараад идэг нөгөөх нь явдаг вэ. Гэхдээ гацалт гэдэг маань бол бараг энэ хаазаач гიშгмээргүй санагддаг тийм дээр ч очдог. За тэгвэл тэгээ хоёулаа яг амьдрал дээр ингээл гацалт гэдгийг бол хүмүүс янз янзаар ойлгож байгаа. Бид нар амьдрал дээр хэрхэн яаж илэрдэг вэ гэдгээ нэг тэгээ яриад өгчтэй. Энэ ямар ч байсан юуны төрөнд бол нөө сая яг чиний хэлдгээр соёнгоо юу ерөөсөө ингээд идэх суларчдаг тий одоо ингээд ажилтай энэ ажилдаа дурлж орсон ажиллаа хийж чаддаг өмнөлөгддөг тэгсэн мөртлөөс одоо ч ингээд ажилдаа ямааргүй санагддаг. Надад бол жишээлбэл тийм зөндөө тохиолдож байсан ингээд өглөөс ирчүүл юу вэ ямааргүй. Гэхдээ тэр нь бол зүгээр нэг юм физикал буюу ингээд бие махбодын ядаргаа биш тий. Зүгээр амарчаад байхаа мөртлөөс л ингээд ямааргүй санагддаг. Надад ч гэсэн бас сая тийм болж ёо яаж очиод дахиад хүнтэй ярина ч гэдэг юм ингээд ярьсараа залхацсан ч юм уу тийм нэг юм бас нэг гацаас орж ирдэг шүү. Бас нэг илэрлэн шүү дээ тийм ингээд за ажил дээр очичлоо тэгсэн мөртлөөсөө тэнд бол ингээд хүмүүстэй ярих тий одоо нэг юм дахин давтаж ярихаас залхаад ч юм уу уулын ажилдаа дурггүй биш юм шиг байгаа. Тэгсэн ирнэ нэг хиймээргүй нэг тийм сонин мэдрэмжүүд бас орж ирнэ. Тэр нэг хүн болгоно л ерөнхийдөө нэг тодорхой хугацаанд гацдаг. Тэр нь одоо яг хуульчилсан бас юм байхгүй байгаа. Одоо юу гэдэг сардаа нэг гэж юм байхгүй. Би бол тэрийг яг нэг гэж юм байхгүй. Би одоо яг тэрийг хаврын синдром гэж хаяа хэлдэг. Тэгсэн чинь нөгөөх нь сүултээ анзаараад ирсэн чинь намрынч синдром болоод байх шиг өвөл инч синдром болоод байх шиг. Тэр хүн болгонд тэр заавал одоо 3 сарын дараа би одоо ингээд ийм гацаанд орно гэж байхгүй. Тэр нэг тийм энерги дутж байгаагаас болоод гацаанд ороод байгаа. Тэгээ энерги дутна гэдэг чинь зөвхөн бие хүчнийх тамир тэнхэнийх биш сэтгэлийн энерги дутаж эхэлнэ. Бодлын энерги нь гацаад эхэлнэ тий. Бодолтой орооцолтол яаж гарахаа мэдэхгүй тийм. Яг наадхан дээр чинь тий бас нэг илэрлэл нь бол нөгөө шийдвэр гаргаж чадахгүй. Тэр нь бол заавал ингээл байр худалдаж авах том шийдвэр байх албагүй тий. Ингээд нэг жижиг сажигч гэсэн тий. Томч бай тий жижигч бай дунд хэмжээний ч ер нь ингээд нөгөө шийдвэр гаргаж чадхаа болчихдог. Аль нь зөв бэ аль нь буруу вэ гэдгээ ингээд эргцүүлэн бодох
Тэрэн дээрээ ингээд одоо гаргалгаа шийдлийг ингэж бодож боловсруулах тийм чадвар нь байхгүй унцдаг. Яагаад гэвэл яг саяны чиний хэлдгэр нөө сэтгэл санаа нь гацчдаг, бие махбод нь гацчдаг, оюун ухаан нь бас гацчдаг болохоор ингээд зогсол. Тий, аура дээр бүр ингэж харагддээ. Яг ингээд хоёр тал нь ингээд хонкоочдөг байхгүй. Аурагийнх нь тий, аурагийнх нь хоёр тал нь ингээд алим мэдсэн юм шиг одоо нэг альбиг голд ингээ хазаа дээдл дотол нь үлдчихэд тэгээ яг ингээ голынх нь ингээ бүр юу хүртлээ яс хүртлээ ингээ нэг урд арт нь юунд хазагдаад байна. Тэгэхэр чи нөгөө ингэчээд байгаа шин юм орж ирэхэд хүлээж авч чадахгүй өөрөө шин юм гаргаж чадахгүй тийм илрэл хотлоо. Тий, одоо нэг өөрөө ямар гоё юм хийх юмсан гэдэг юм байхгүй. Тэгээд дээрэс нь нэг юм би одоо юу хийх вэ? Энийг нэг дуусгачих юмсан гэхээр бүр заавал хүчилж дуусгаад байгаа байхгүй одоо хийх ажлаа хугацааг нь тулгаж хийгээл. Тэгээд тэр үед бас нэг хүмүүстэй ээж уулзмааргүй санагдал. Тэгээд би тэрийг бас ингэж тайлбарлалт. Та нар одоо нэг юм шкафа ингээ хувцаар дүүрэг саргаад нөгөөх нь ингээд юу ятсан хаалга нь хаагдах болцсон. Тэгээд дотор нь юу байгаад байгаа юм бүү мэд. Нэг арцаас нь л нэг юм бужигнсан юм байгаад байдаг. Тэгэхээр одоо нөгөө шкафа нөгөө тэр багтаамч чинь дүүрчээд ингээд нөгөө шинэ юм хүлээж чадахгүй дотроос нь хувц олж авч чадахгүй тийм болчиход байгаа гэсэн. Наадах чинь нөгөө миний талаас бас нөгөө коучинг талаас те emotional коучж ажиллаж байгаа юм чинь нөгөө бодлын занглаа те сэтгэлийн одоо хямрал те сэтгэлийн одоо савлгаатай ажиллаж байгаа юм чинь тэрэн дээр яг наадах чи бас яадаг штэ ингээд хит их эмошн явагдаад те ингээд хит их нөгөө мэдрэмжүүд олон мэдрэмжүүд одоо амьдралын янз бүрийн шалтгаанаар тэ харилцааны амьдралын нөгөө гаднах орчны гэдэг ингээд айгүйхэн хүчтэй тийм сэтгэл хөдлөлүүд мэдрэмжүүд ингээд илрээд яваад байхаар сүүл рүүгээ яг нөгөө сэтгэлийнх нь одоо чиний хэлдгээр нөгөө аяган дүүрчдэг тэгээд ингээд гацчдаг тэгэхээр ингээд нэмээд юу болоод байгаа мэдгээ болчихно. Тэр олон тий одоо нэг одоо тэр аяган дотор нь ингээд нэг 50 эмошн ингээд 50 мэдрэмж ингээд нөө чинь хувцаар тий ингээд бужигнсан. Тэгээ би ингээд гацаад би гомдоод байгаа мó, уурлаад байгаа мó, баярлаад байгаа мó тий хямраад байгаа мó гэдгээ бүр өөрөө ойлгох болчихно. Тэгэхээр бас ингээд гацаа болчихно. Тий. Тэгээ би тэр хүмүүсийг бас тэгдэ та нар карантинд орцсон байна. Хүмүүстэй уулзмааргүй өөрөө гарч ормооргүй байна. Тэгээд бас нөгөө намайг 50 орхиод өгөөч ээ. Бүр яг тэгдэг байхгүй. Бити надтай юу яагаад холбогдоод байна намайг ерөн ганцаараа юм байлга гэдэг тийм мэдрэмж орж ирдэг. Чи түрүүн тэгсэн штэ ингээд нөө аура үзэхэд ингээд уртлаас нөө хатцсан алим шиг чам дээр юу нэмэр хүмүүс хийрэг орж ирсэн. Бас үе орж ирж штэ. Тэгэл карантинлэгдсэн байг гэл. За сүүлийн үед бол бүр их орж ирээд байгаа. Яасан гэдгсэн чинь одоо нөгөө юу яв шүү. Тон зурхаа яв шүү. Тон зурхаа. Тий. 2025 он гэдэг нь болохоор 225 гэхээр нийлбэр нь 9 болж байгаа юм байна л да. Тэнгүүд 2026 гэдэг нь 226 10 болж байгаа юм байна. Тэгээд 1 дээр 0-ыг нэмэхээр 1. Тэгэхээр бид нар 1-9 жилийн цикл дуусаад дараагийн 9 жилийн цикл эхлэх гээд байгаа юм байна л да. Тэгэхээр 9 жилийн тэр төсгөл дээр хүн заавал хямардаг юм байна. Одоо нөгөө шинэ үе эхлэх гээд байгаа болохоор за энэ 9 жил би юу хийсэн бэ яасан тэр тоогоо тэд нар мэдэхгүй байгаа шүү дээ. Би ч гэсэн мэдэхгүй л бас нэг биш мэдэхгүй шүү дээ. Би бүр чамаа ингээ ам хангацсан сонсож чинь цаанаасаа ингээд нэг тийм энергиуд нь тгийж явагдаж эхэлдэг. Тэгээд тэр 9 жил биш 9 тоотой жилд нь хүн ингээд дүгнэлтээ хийхээс үр аргагүй болдог. Тэгээд юу буруу вэ, юу болохгүй вэ, юу хөгжихгүй вэ, юу өөрчлөлмөр нь тэр бүх юмуд нь гацж эхэлдэг. Тэгээд нэг өлөг болсон, нэг дургу өрсөн залхсан юмнууд ялангуяа гацж эхлэв. Тэрийг тэсгээ болж эхэлдэг. Одоо болоо штэ гэдэг юм орж ирдэг байхгүй. Тэнгүүтээ тэр гацаа нь орж ирдэг. Цаашаа яхаа мэдэхгүй тэгсэн мөртлөө болохгүй байгаа мэдээд идэг. Тэг яг тэр гацалд орж ирдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг он шинэ он эхлэх гээд байдаг. Одоо чи угаасаа шинэ жил төгсөж байгаа шүү дээ. Тэгээ шинэ он эхлэх гээд байдаг. Тэгээд хүмүүс сандраад байгаа байхгүй. Юм олдгоо тэгсэн мөртлөө ингэ яйдаг гэдгийг мэдэхгүй ингээл нэг өстө дрон хаазаа яаж та нөө жолооны курс даах ингээл нэг рүү оруулах чадахгүй ингээл нэг ойлголоо унтраачаад идэв шүү дээ. Яг тийм мэдрэмж одоо ингээл манай жолооны механик машинад ядчих жоохон ямби. Тийм шүү дээ. Тэр чинь бүр хамаг нөгөө нэг би чангарсан тий хамаг ингээл ухаан бүр ингээд салганцсан. Тэр нэг яг энэ нөгөө тэр хоёр юун салдагч жилээд нэг юм ягаад тэгээд дрон ингээл ордон шүү дээ. Тэр нь байж өгөхгүй яг тийм гацаанд орчод байгаа байхгүй. Тэр чинь ер нь бол хүн гацна гэдгийг баг энүүгээрээ төсөөлж болох юм байна шүү дээ. Тэг гიშгээд идэг гიშгэж чаддаг. Нөгөө нь настаггүй. Зүг гიშгэж чаддаг. Зүг гიშгэж гэнүүгүй юу гэдгээ өөрөө мэддэггүй. Тэгэл яадаг үлээ нөө тэр жолооны курс авчирч ингээл нөө хоёр
далны дундуур ингээл хөл сурсан. Сандрал халууцаал. Халууцаад. За энэ дээр бас нөгөө гацааны бас нэг шалтгаан нь ингэж тайлбарлалтай. Нөгөө өөрийгөө буруутгадаг. Өөртөө эргэлздэг. Одоо буруутгахаас илүү өөртөө эргэлздэг. Одоо энд өөрийгөө голох гэж хоёлаа чинь 2 дугаар эпизод дээр энийг нэлийн дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Гэхдээ яг бас шинээр орж ирж байгаа сонсогч нар байж магадгүй бүсгүүчүүд маань байж магадгүй. Тэгэхээр өөрийгөө голно гэдэг маань бол тэг ингээд өөртөө эргэлзэх, өөрийгөө би мэддэг чаддаг байсан ч би мэдэхгүй, би чадахгүй тэг ингээд гадны нөлөөнөөс болоод тэг ингээд өөртөө эргэлзэх. Тэг тэгэхээр чинь өөртөө эргэлзээд эхлэхээр бас нэг том шалтгаантай нэг гацаа. Одоо жишээлбэл урагшламаар байдаг гэсэн чи зүг ч юм уу бурууч юм. Би чадах ч юм уу чадахгүй. Нэг ажилдаа дурггүй байх чинь гарах ёстой ч юм уу юм. Тий. За хоёулаа баг юу руугаа явах гэдэг дараагийн юм руу яваад байна. Яг энэ дээр би бас нэг шалтгаан гинэ бас нэг илэрлэлийг бас хэлчмээр байна л да. Тэр нь юу вэ гэхээр яг өнөөдөр одоо сая чивтер ярьлаа шүү дээ ингээл нөө 9 жилийн мөчлөг дуусж байгаа гэл энэ чинь гадны шалтгаан. За тэгээд эргэн тойронд болж байгаа үйл явдлаас болоод ингээд мэдрэмжүүд хинтээ цугларснаас болоод яг гацах тий өөрийгөө ингээд чадхулгүй болов гэд бас нэг гадны нөлөөнөөс болоод тий ингээд хин нэгний хэлсэн үг шүмж одоо орж ирсэн шүмжээс болоод өөрийгөө голох. Тэгсэн чинь бас нэг шалтгаан байдаг. Гэхдээ тэр нь болохоор ямар ч үсэн хоёулаа дурдчих. Тэр нь юу гэхээр нөгөө өөрийнх нь дотор байгаа нөгөө одоо сүүлийн үед нөгөө хүмүүс чинь траума гэж айгүйх яриад байдаг шүү дээ. Тийм тэр чинь нөгөө траума одоо хүүхэд насных байна уу, арай залуу оюут насных байна уу, ээж аваасаа байна уу, хөршүүдийн те хүүхдүүдээс байна уу, одоо багшаас байна уу хамаагүй те ингээд хаа нэгэн газраас нэг ингээд сэтгэлтэй тийм нэг гэмтэл авцсан. Тэгээд тэр гэмтэл нь магадгүй бүрэн идэгрээгүй эсвэл ингээд сориг тогтцсон. Тэгээд тэр нь хөндөгдөж юм те ингээд одоо шинээр болж байгаа үйл явдал. Тэрнээсээ болоод бас ингээд гацаанд ордог. Яадаг бол өмнө нь тэр нь ингээд нэг том харанхуй айдас явж штэ тий. Тийм тэгэхээр тэрнээсээ болоод бас ингээд өөрийгөө барьж таны тэр ярьсан чинь бас нөгөө юу орж ирж байна сэтгэл зүйдээр бас инстинкт гэдэг нэг тайлбарлаад байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө амьтан айхаараа гацчдаг одоо нэг өөрөө туулаг нэг тэгдэж шүү дээ. Могооны өдөөс нь удав гэдэг нэг могооны өдөөс цутаж тоолчдаг. Тэгээ бүр ингээ айгаад ингээ дуунч гарахгүй, хөдөлгөөнч гарахгүй бүлтгэнэл зогсоод идэг. Бас нэг тийм болоод байна тий. Чис айгүй нөгөө миний бас нэг хэлэх гэж чад мартагдсан зүйлийг чи хэлжлээ. Тэр нь юу вэ гэсэн чинь нэг амтны инстинкт болохоор ийм хэцүү үе тохиолдоход ерөөсөө ингээд 3 сонголт л байдаг гинэ. Одоо амтнаар одоо бид нар чи амтны гаралтай шүү дээ. Тэгэхээр ингээд төсөөлөх юм эсвэл дайрах, эсвэл зүхтах, эсвэл гацах. За энэ 3-ын хамгийн аюултай нь гацах гэж байна. Яг бол ямар ч шийдэл байхгүй, ямар ч хөдөлгөөн байхгүй тийм. Нөгөө хоёр нь нөгөө гацаа юу л нөгөө дайрах эсвэл зүхтах нь бол нэг бас нэг амиа аврах гэдэг хөдөлгөөн ийгээд нь шүү дээ тийм. Нэг тархин ажиллаад гал энерги яваад шүү дээ тийм. Нэг нь хөдлөл нөгөөх нь ингээл дайрын үзэлцчээ гэсэн чи гацх нь болохоор чул болчиход байгаа юм шиг. Эцгээ ууцгаа. Намайг явуулъя. Эцгээ ууцгаа. Яг л тийм юм болж байна. Тэгэхээр энэ бол гацах гэдэг нь бол яг тэр амтны инстинктийн хамгийн аюултай. Хамгийн аюултай гэдэг юм билээ. Тэгэхээр одоо хүн гэдэг чинь бол бас гацсан шүү дээ. Тэгэхээр төсөөлөх юм бол бас л энэ аюултай. Аюултай. Тийм болохоор аз уулч асуулга явуулсан чинь одоо чиний нөө холбогдсон хүмүүсээс нэг гацах гэдгийг гаргаж ирсэн. Би бас баярлалаа. Би бас энэ 25 онтой холбоотой юм байна. Надад дээр сүүлийн үед ингээд хараад хахад дандаа толгойн гашилсан хүмүүс орж ирдэг байхгүй. Гаргалгаа байхгүй, яахаа мэдэхгүй. Тэгээд тэр нь заримдаа бас юм ажил гэр бүл бүх юм болоод байгаа. Тэгсэн мөртлөө ингээд яахаа мэдэхгүй. Нэг л юм дутуу санагдаад нэг л юм болохгүй байгаа юм шиг санагдаад тийм болцсон хүмүүс бас байгаад байгаа. Бүр одоо миний бүх юм болохгүй байна биш. Одоо энэ ажилдаа дургу биш. Ажилдаа дуртай. Гэр бүл нь бас нэг тийм асуудал ноцтой юм байхгүй. Тэгтэл ингээд яатсан юм болоо би. Өөрөө ойлгохгүй бас нэг тэгж орж ирж байна. Сүүлийн харин энэ нэг өөрөө ойлгохгүй гаццныг бол гадуур бас нөө эм орно гэж нэрлээд байдаг болсон. Тэгээд нөө эм орно гэдэг нь бол яг ингээд цаад утгын ингээ ухаад тэ ингээ үзэх юм бол нэг утгагүй юм бол ингээ утгагүй болсон тэ ингээд сонирхолгүй утгагүй тэ тийм болсон гэдэг ч жаа. Тэгэхээр ер нь бол бас л эм орно гэдэг нь бол гацааны нэг төрөл юм байна.
Яг гацааны нэг төрөлж биш яг хоорондоо бол энэ гацан эморн гэдэг нь болохоор бол бараг л нэг юмны юу. Гэхдээ яг эморн гэдэг нь илүү тийм сэтгэл санааны яг нөтөрөний жиний хэлдгэр нөө шкафанд дүүрсэн. Тэгээд тэрнээс бол гацсан. Онгойлгочих юм бол асгарчих. Онгойлгочих юм асах гэдэг тий. Тэр нь болохоор хүмүүс буруу тийш явах гэдэг, буруу шийдвэр гаргах гэдэг гэдэг айцтай онгойлгохгүй. Тэгэхээр чи ер нь бол та ингээл өөрийгөө за би эмороо дентал гэх юм бол за та гаццсан биш үү? Өөрөөр хэлбэл та хамгийн таны хувьд бол тийм амаргүй, хэцүү, аюултай тийм нөхцөл байдалд орсон байх шүү гэж ойлгож болох юм. За гацаа бас нөгөө юу хийж болох вэ? Хямрал хийж болох уу? Хямрал гэдэг нь одоо ингээд бүх юм болохгүй, доошлж чинь би хөвчихгүй вэ? Одоо юу гэдгийг ерөөсөө миний хийж байгаа юм хинт ч хэрэггүй вэ? Би өөрөө ч гэсэн хинт ч хэрэггүй вэ? Нэг хямралч юу юм тийм шүү дээ. Тийм бас бийж болох юм биш үү? Тэр үнцээс чамайг задлаа ярьсан чинь яг нөө хямрал гэсэн чинь би хямралын дараа эморох явагддаг гэж хэлэх гэжсэн чи нөө хямрал гэдгээ задлаа ярьсан чи тийм гэж хэлмээр байна. Тэгэхээр бас нөө хямрал бас нэг 7 жилийн зайтай байдаг байхгүй юу? Тэгээд нөө хямрал зүр яагаад болдгоо гэхээр нэг төвшөнд хүрсэн. Тэгээд дараагийн төвшин нээлттэй болж эхлэхээр хямрал явдаг. Тэгээд хямралын ачаар хүн бас хөгждөг, шин юм нээдэг байхгүй юу? Тэгээд нөгөө ялангуяа одоо манай энэ охтуудад зориулсан гэдэг 25-35 насны тэр нөгөө 7 жил ингэж таарад байгаа. 21, 28, 35 гэж таарад байгаа. Тэгэхээр 28 насны хямрал нь юу гэдэг вэ гэхээр за одоо ёстой гэр бүл чухал уу, карьер чухал уу гэдэг юм тий. Би одоо нөгөө мастер сураад ингээд гэр бүлгүй цаашаа хөгжчихүү. Нэг бол одоо энэ хүнтэйгээ суугаад мастер болох уу? Над дээр тийм охтууд орж ирдээ. Нэг бол 35 нь болохоор ёстой жинхэнэ карьераа яаж хийх үү? Нэг бол дараагийн 2 дахь хүүхдээ гаргах уу? 20 амьдрч тэр нь бас ингэ яваад идэгий. Тэгэхээр энэ үеийн хямрал жоохон төстэй. Гэхдээ 35 нь илүү юу яадаг. За нэг өдөртмаар байдаг, томрмоор байдаг. Би чинь бас нэг жоохон охин биш болцсон юм бэ. Нас би гүйцсэн юм бэ. Туршлага суудсан юм бэ. Тэгээд бас хямрал явагдаад яхаа мэдэх болчтой. Хашаа явах уу? Яг энэ ажлаараа одоо карьераа хөөх үү? Өөр ажлаар карьераа хөөх үү гэдэг юм бас тийм болов. Тэгвэл би надад чи ингэж ойлгож юм зүгөө сонгоо. Одоо ингээд энэ амьдралынхаа нэг мөчлөгт би ингээд өөртөө зорилго тавьчлаа. Тэгээд тэр зорилгоо ингээд биелүүлээд тэр зорилготой хүрчээд гацсан гэж тий. Цаашаа дараагийн зорилго нь гарч ирээгүй зүгээр энэ зорилгоо биелүүлсэн. Яг үнэ. Үгүй надад чи яасан чи надад бас яг нэг тийм юу ороод ирлээ. Надад бас юм бизнес эрхэлж байгаа хүмүүс орж ирж байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд өөрийнх нь анханасаа зүтгэж хөдөлмөрлөж босгоё гэжсэн бизнес нь босцсон. Тэгээд одоо босчоод доороо багтай олон хүнтэй ингээд ажил нь яваад идэг. Тэгсэн чинь нөгөө хүн маань ингээд зорилго нь биелсэн. Тэгээд би одоо цаашаа яах вэ? Тий. Хашаа явах уу? Тий. Одоо би хашаа явах уу? Би ч гэсэн бас зөндөө тийм болж исэн шүү дээ. Яасан гэдгсэн чинь ягтлаа ингээл 19 жил хийцэн. Тэгэнгүүтээ нэг гоё байгууллагт одоо 12 жил ажилласан. Тэгээд ерөнхийн нэгтлэнгаар 6 жил ажилласан. Цаашаа санхүүгийн захирал болохгүй, болмоорчгүй байна, өөрөө хүсэхгүй байна. Тэгээд энийг үргэлжлүүлмээр. Тий, үргэлжлүүлмээргүй байна. Тэгсэн мэт би юу хийе одоо ерөнхийн нэгтлэн дээр гацсах юм уу? Тэгэнгүүтээ одоо тэгээ юу хийе? Яг юм бас гацаа байсан. За энэ аурал дээр бас ингээл анх шав ороод манай багш их мундаг. Тэгэл ёо багшиг болох юмсөө ингээл багшиг ингээл сургалт хийж яхад хүмүүс үзүүл гээл. Тэгээд бүр хүн ихтэй яа баг энэ хүнд яаж цаг гаргаж өгдөг гэдэг байсан. Ёо ийм болох юмсөө ингээд бас тийм болцсон. Тий. Тэгэхээр бас яг тийм болчоор яа одоо юу хэлээ гээл тийм лээ. Одоо нэг том зорилго тавьсан тэрэндээ өрцсөн. Бас над дээр бас нэг юм охин орж ирж байсан ч нөгөө бас нэг хэдэн жил нөгөө байртай болох юмсан гээд гол зорилго нь байсан байхгүй хамгийн их хүч зарцуулдаг хамгийн их бүр ингээд нэг амьдралын бүр нэг туйлын өсөл шиг бүр ингээд зүтгэцэн. Тэгээ байртай болцсон чинь би нэг сонирн болчлоо сонгогч. Уул нь ингээд яг ингээд өсөж байгаа юм уу ингээд ороод ирсэн мөртлөө хүн жаргалтай байдэн штеп бүр ингээд вау гэдэг мэдрэмж байдаг үст бүр ингээд бараг л ор дээр хараад уйлах нь холгүй юм болсон. Тэгэд одоо ингээд хосрцсон нэг сонирн болчлоо. Тэгэд нөгөө дараагийн зорилго байхгүй. Тэгэхэр чин бүр ингээд нэг юм дээр ингээд ангацсан. Тий бас нэг гацаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи дээр ярианаас нэг айгуу том чухал дүгнэлт гарч ирж байгаа л да сонгоо ингээд бид нар чинь эморчлоо гэхээр ингээд нэг буруутгах өөрийгөө болон бусдаас те нэг буруутгал орж ирдэ шүү дээ. За юунтай эморд байгаа.
тэгэл зүгээр л сүртэй тийм нэг ундаа уугаал тэгэл одоо тий өөрийгөө сэргийлэл гэдэг. Тэгэхээр энэ чинь бол ер нь тийм нэг явраа нэгэн тийм залхуурал тий ингээд юмнаас зайлс хийсэн эсвэл ингээд зүгээр нэг зугцсан тийм биш. Биш тий. Тий энэ бол тэрийг бол тэгж андуурч болохгүй өөрөө өөртөө бид нар бол тэгж андуурч болохгүй юм байна тий. Тэгэхээр тэрэн дээр бас өөрийгөө буруутгах хэрэггүй. Тий. Яна би одоо гаццсан би одоо хин ч биш болцсон биш. Зүгээр л нэг чиний нэг амьдралынх нь нэг юу тодорхой нэг зорилгонд бүтцсэн ч юм уу тодорхой нэг байдалд ингээд хүрсэн. Тэр бас байж болно. Тэгэхээр бас энэ юм биш те нөгөө зүрхний бичлэг яг сая чамайг ярьж байсан яаж шүндэ ингээд надад шууд ингээд төсөөллөөр зүрхний бичлэг орж ирж байгаа. Зүрхний бичлэг ч гэсэн ингээд дээшээ доош те дандаа дээшээ явчаал дээгүр нисээд байна гэж юу аах вэ те. Тэгэхээр заавал одоо чиний яриагаар бол ингээд 7 жилийн мөчлөг байна. Тэр одоо 9 жил 2025 гэдээ байж байна. Минийхаар бол ингээд айгүй олон үйл явдал амьдралд өрнөөд тэгээ тэрнээс болоод айгүй олон мэдрэмжийг араас нь тийм хүндсэн. Тэгээ тэрнээс болоод гэдэг тэнд чинь бол зайлшгүй ингэж байх юм байна. Зөвхөн дөрөвний чиний хэлдэг үг чинь бас надад аюу гой таалагдсан. Зүрхний бичлэгч ингээд дон гэдэг нэг юутай яваад идэг ш та хугацаатай энд бол тийм байхгүй юм биш үү тий. Яг 7 жил бол 7 жил. Тэр дотор бас бүр 7 жилиг бас ингэт юм аа 2-3 жилийн бас наанта цантаж гэж болдог. Би одоо 40-д нөгөө аавраа ингэж нөгөө мэрэгчлэр орсон шүү дээ. Тэгэхэд миний 35 эхэлчихээл яахаа мэдхгүй 40-д л сольж байгаа байхгүй юу. Яг бол дараагийнх нь 42 гэдэг байхгүй тэгсэн чинь миний 35-х нь л одоо би нэгтлэн бишээ гэж яваад идэг үе бисэн байхгүй. Тэгэл хайсаар бол 40-д л хөдөлж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр хугацаанд бүр янз бүр ээж болно. Одоо тэр хямралын гацааны хугацаа. Гой шийдэл болохгүй л тэгээд байна уу? Наадхыг чинь сонсон чинь бас нэг юм надад санаанд орчлоо тэрийг хуваалцчих. Одоо баруун наслаа орж ирсэн л дээ тийм дунд насны хямрал гэл тийм. Тий. Тэгэл нэг кинон дээр гардаг штэ амар мундаг ингээл нэг компанид ажиллаж байсан гинт дургуун нүрээ хаяад Макдоналдс ингээд зөөгч болоод ажилдаг тийм. Тэгэхээр чи ингээд нэг гацаад тийм ингээ унаад гацаад тийм тэндээс босч ирэхдээ өөр зам сонгоод гэдэг. Тэр чин амьдралд нэг удаа тохиолдно гэдэг дохио өгөөд нь шүү дээ тийм ингээд дунд насны хямрал тийм дунд насны хизээ чинь тийм одоо Америкийн дунд нас юу вэ Монголын дунд нас юу вэ тэгсэн чинь Twitter-ийн яриагаарч тэр миний бас нэг ярьжсэн нэг мундаг сэтгэл зүйч хэлж байгаа харч тэр тийм хямрал гэдэг бол байнга тохиолдож байдаг тэр нөгөө хямрал гэдэг маань бол цаана нөгөө гацааг үүсгэдэг шүү дээ тийм. Тэгээ хямралаас бас айх ёсгүй гэдэг юм билээ. Яг л ашгүй нэг хямраал хүн өөрчлөгддөг байхгүй. Хүн хөгждөг байхгүй. Тэгсэн чинь бид нар яна хямарчгүй гэдээ хаяас цутаадаггүй байна. Зүгээр тэрийг яаж хөнгөнөр тавах вэ юм биш үү шүү дээ. За тэгвэл хоёулаа дараач ахлаг орох уу яа гэнгүүт дараач хан гарч ирж шүү дээ. Яагаад бид нар гацдаг? Яагаад тэ нөө шалтгаануудын хандлаа яг бол илэрлийн бол зөндөө ярьчлаа. Тэгээ бид нар өмнөх эпизод дээр ч гэсэн ярьжсэн энэ дээр ч гэсэн бас нэг товчхон тайлбар хэлчихэд бид нар бол ингээд аюу олон шалтгаанууд хэлээд байгаа шүү дээ. Одоо олон илэрлүүд хэлээд бүгдээрээ нэг хүн дээр илэрнэ гэж бол байхгүй шүү дээ. Зүгээр тэрийг аюу олон хүмүүс сонсож байгаа. Тэгээд өөрт нь тохирсон, өөрт нь нөгөө дон хийлгсэн тийм. Нэг гоё комент ороод ирсэн байсан шүү дээ. Ингээд эпизод болгоноос нэг юм дон гэж ороод ирсэн. Тэр хүн болгонд өөрт нь таарсан тэр нэг дон гэдэг нь ингээд орж ирнэ. Зүгээр битэр бол ингээд жагсаалт меню гэдэг шиг тийм жагсаалт. Тийм. За яагаад гацаад байгаа гэдгийг одоо ярих юм бэ те. Ерөнхийдөө сая тайлбар дээр бас нэлийн юмнуудыг ярьчлаа те. Бас нэг ягаад юмнууд нас орж ирээд байна. Тэгээд нөгөө тэр тайлбарласан гол юу нь болохоор нэг юмдаа хүрсэн дараагийнх нь юу вэ гэдэг л бас хамгийн том гацаан юм болоо гэж харагдаад байгаа. Дараагийн зорилго юу? Тий, дараагийн зорилгоо мэдгүй, хаашаа явахаа мэдгүй тэгээд гацаа үсэт байгаа. Тэгэхээр бид нар чи ялтчихгүй л ингээл нэрээд хаашаа ч явахаа бүүмэд өөрийгөө ухах хэрэгтэй юм уу, өөрийгөө ойлгох хэрэгтэй юм уу? Ёстой шкафныхаа нөгөө баахан хувцснуудыг гаргаж ирэл өвөл зүүнийхаар нь ялгаал, өмд цамцаар нь ялгаал, өнгө мөнгөөр нь ялгад юм уу? Яг тийм тодорхой ухахгүй. Би өөрөө юу нь юу хүсэж байгаа юм? Би өөрөө юу нь цаашаа нөгөө 5 жилийн төлөвлөгөө гаргаал нэг юм шинэ нэг юм аргууд өгдөө штэ. Тэрийг хийх юм уу? Тийм нэг юунтай ажиллах хэрэгтэй болчиход байгаа шүү. Яг наадхантай чи адилхан нор кафег уух та тийм
бас нөө мэдрэмжүүдээ гаргаж ирэх. Одоо яа гэвэл юу нөө мэдрэмжүүдээ ялгачдах болчихдог. Тэ би түрүүний миний хэлдгээр гомдоод байгаа мó, бухимдаад байгаа мó, гутраад байгаа мó, тэ өөртөө эргэлзээд байгаа мó гэдэг маань ингээд бүгдээрээ ингээд нэг холилдчихдаг шүү дээ. Одоо нөгөө бүсгүүчүүд маань бүгдээрээ мэдж байгаа бүгдөөрэнд л нэг jewelry box буюу нөгөө өөрсдийнхээ алт мөнгийг хийдэг нэг эрдэнсээ хийдэг нэг сав байгаа шүү дээ. Тэрэн дотор бол та нар тохиолдчихсан надад нэг биш удаа толжсон нэг хідэн гинжин хоорондоо орооцолдчихдаг. Салгаж зүүчмээр байдаг. Салгаж зүүчмээр байдаг. Тэгснэ бүр сүүдэрээ бүгдээр ингээд аваа шидчихдэг. Тэгэхээр ингээд тэр бүх одоо ингээд мэдрэмжүүд ингээд хоорондоо холилдоод тэгээд ингээд гацаа үсгчдэг. Энэний цаана би нэг юуг нэрлэлчихэд хөө. Бас нэг шатхам шалтгаан нь. Одоо сая бол ингээд айгүй олон эмоцнууд холилдчихлоо шүү дээ. Тэгээд юу цаана бас нэг айгүй том мэдрэмж нь гацаанд хүргэдэг тэр нь айдас. Буруу хийчихвээ. Дутуу хийчихвээ. Хүмүүс юу гэж хэлэх бол энэ сонголт хин нэгний манай Монгол соёлд хин нэгний гомдоочих вэ? Тэгээ хийгээд хөдөлдөг дараа нь харамсах вэ? Үр дагавар нь ямар байх вэ? Алдчих вэ? Алдах айдас чи хамгийн их болцсон шүү дээ гадуур. Алдаж болохгүй юм шиг л. Тий манайхан бол дандаа айдастай хүмүүс, алдах айдастай хүмүүс орж ирнэ. Тий бас тэгээд нөгөө юу ярих энергийн хувьд бас нөгөө энэ юуг нь ярих юм бол бид нар одоо ингээд тэр зорилготой хүрээд нэг комфорт зонд очт юм байл да. За нэг би ийм болно гэдэг дээр очсон. Тэгээ нэг хэсэгтээ гоё үйдгийн тэр комфорт зонд. За би стенэрэ мундаг шүү. Бас эндээ хүрчтэй шүү. Одоо юу гэдэг байр авна гэжсэн чинь байр авчлаа шүү гэд нэг гоё болдгийг. Тэгээд шинэ урсгал орж ирэх бол нөгөө энерги нь илжрээд намайг бол болчиход байгаа байхгүй. Тэгээд тэр шинэ урсгал орж ирэх болохоор нөгөө нэг л усаараа байгаадаа болохоор тэр нь ингээд гацаад эстожинк илжрээд үнэхээр тэгээд хүн хямраад эхэлдэг байхгүй. Энд чинь уул нь гоё дулаахан багдаг байхгүй. Тэгсэмчлэн үнэхээр байгаа юм шиг мэдрэмж төрөл хуучраад байгаа юм шиг мэдрэмж төрөөд нь шүү дээ. Тэгээд бас тэр нөгөө гацаанд орчихлоо. Тэгээд тэр чи одоо жинхэнэ юм байхгүй нэг муу юм юу байгаа юм байхгүй юу болохгүй юм байхгүй тэгтэл нэг юм сонирн байна гэдэг чинь өмхийн үнэртэй байна гэдэг шиг тийм орж ирээд байгаа байхгүй. Тэгээ өөрөө тэрийг логикоор мэдэхгүй нэг л болохгүй байна л гэдэг мэдрэмж яагаад гэдэг юу болохгүй байгаа гэдэг юм хэлж мэдэхгүй болчиход байдаг байхгүй. Тэгэхээр тэр нэг комфорт зоно би ингэж байгаа юм байна гэдээ ойлгочихвол за тэгвэл би одоо яах вэ гэдэг бас дараагийн юм гаргаж ирэхээс яг тэрийг хоёулаа дараа нь нөгөө юун дээр нь гаргалгаан дээр нь илүү гоё тайлбарлаж явж байсан. Тэгэхгүй одоо чи тэрийг дуусгах гэдэг шүү. Гаргалгаал би ч нөгөө ярьж ярсаар байгаа. Мэргэжлийн өвчин хөдлөд идэв шүү. Тэгээ бас нэг шалтгаан нь одоо ингээл харамсалтай. Гэхдээ яалтч байхгүй тохиолддог. Тэр нь болохоор өөрийгөө голох. Өөртөө итгэхгүй байх. Тий. Уг нь одоо ингээ 25-аас 35 нас гэдэг чинь бол өстой хангалттай бас амьдралыг туулцсан үе явж байгаа шүү дээ. Тэ өөрийн гэсэн мэдлэг, өөрийн гэсэн туршлага, алдаа оноо, тэ ингээд амжилт, аз жаргал гэл ингээ айгүй олон юм яатсан. Тэгсэн мөртлөөсөө тэрэндээ итгэхгүй. Тий энэ гацаа тэгээд бас манай 2 дугаар эпизодод их холбоотой. Яг бол өөрийгөө голох, үнэлэхгүй байх чинь л яг л энэ гацааны бас суурь нь болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр 2 дугаар эпизод сонсороо хүмүүсээ. Тий манай 2 сонсч амжаагүй нь. Тий сонсож амжаагүй бол өөрийгөө голох гэдэг өөртөө эргэлзэх, өөртөө итгэхгүй байх гэдэг бол манай одоо энэ хөрхөн бүсгүүчүүдийн бас нэг аюул том ингээ хүлээгээ сууж байгаа юм авах нь штэ ингээ нэг ойрхон тий ингээл тэгэл жоохон ингээл илүү хөдөлгөөн хийчих юм бол тэр хавханд хав гэж баригдчих. Тэгээ тэр хавхнаас өөрийгөө салгаж гаргана гэдэг бол бас. Тэгээд нөгөө өөрийгөө голоод бас энэ гацаандаа бүр удаад ах шинжтэй болчих واخхой. Нөгөө түнээс гарахгүй тэгэл гүрийгээл чулуужаал суугаад шинжтэй болчих штеп. Бас нэг би сонирхолтой юм ярьж байгаа. Тэгэж тий. Энэ shadow гэж нэг айгуу том юу гэдэг багхгүй юу? Концепт коучингт те коучинг ч бол өөрөө сэтгэл зүйгээс гарал үүсэлтэй салбар багхгүй юу? Тэгээ сэтгэл одоо ялгааг энд товчхон ярьчихад сэтгэл зүй юун дээр төвлөрдөг вэ гэхлээр өнгөрсөн дээр одоо өөрөөр хэлбэл нөгөө травма, нөгөө сэтгэлийн шарах тэрийг олж тогтоогоод онцлоод тэгээд нөө хилинг буюу тэр ингээ шарахыг анихад сэтгэлийн тэр шарахыг анихад тусдын болдог одоо тийм
сэтгэл зүй гэдэг чинь тийм гол зорилго нь тийм байдаг. Тэгсэн чинь коучинг гэдэг одоо шинэ урсгал сэтгэл зүгээс ургаж гарч ирсэн чинь хүн гэдэг чинь зөвхөн өнгөрсөн дээрээ болоогүй дээрээ бүтээгүй дээрээ гомдсон дээрээ эсвэл хямарсан дээрээ ингэж төвлөрч ингэж явах ёсгүй. Хүнд бол ингэж чаддаг мэддэг зүйл зөндөө байгаа. Тэ одоо positive psychology буюу эрэг сэтгэл зүй гэдээ бас гарч ирсэн байхгүй тэ тэндээс нь ингэж ургаж гарч ирсэн коучинг яасан гэхээр тэгвэл цаашдаа бид нар яах вэ? Юун дээр бид нар анхаарлаа хандуулах вэ? Тэгэхээр өнгөрсөнлөө зайлшгүй орно. Гэхдээ тэнд бол хилинг буюу ингээд эдгээх хамгаах зорилгоор орж ирж байгаа ш тэндээс авах зүйлээ аваад тэгээд урагшаага тэгвэл явахтаа бид нар яах вэ? Тэгэхээр би нөө коучингийг нөө монголчуудад тайлбарлахдаа нөө клиентуудад те орж ирж байгаа хүмүүстэй тайлбарлахдаа бодлын зангилагийг олж тогтоогоод тэдний талин нөө түрүүний гинжиг ингэж гинжнүүдээ юу хооронд нь салгадаг шиг тэгчээд өөрийнхөө мэдрэмжүүдийг танин мэдрэмжүүдтэйгээ ажиллаж суран тэгчээд ирээдүлүүгөө тийм эрүүл ухаанаар сэтгэл өөртөө сэтгэл хангалуунаар явах тийм одоо замыг нээж өгдөг байхгүй коучинг. За тэгсэн чинь за би ингээд жоохон галчлаа уучлаарай. Зүгээр штэ бас коучинг гүйцэд ямар ч нэртэй юу ч гэж ингээд мэддэг хүмүүс бас зөндөө байж л байгаа. Зөндөө байгаа. Тийм ч гадуур ч одоо тэгэл босон болоогүй өстө түрүүний чинь хэлдгээр аура болсон болоог зөндөө байна гэдэг шиг коуч гэдэг өөрийгөө те нэг 2 өдрийн юм уу те нэг 20 минутын ч юм уу те нэг юм юу яачаад мэдээлэл авчаад тэгээд коуч гэд явж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ те тэгэхээр яг би нөө өөрийгөө тэднээс лаг гэж яаж байгаа юм биш үү? Уул суйртай гэдэг хэлсэн яриад байгаа л да. Энд бас мэрэгжлийн ингээд те ингээд бэлтгэгдэж штэ. Тэгсэн чинь за тэгсэн чинь одоо гол сэтгэлийг буцаад орё. Цаа жоохон хальчлаа нөгөө машинаар бол ингээд хажуу талын нэг овоол руу очиод те нэг тэнд жоохон амс хийвч буцаад орж ийн гэдэг шиг. Өгөө юу лээ нөө чулуу өргөчөөд ингээд буцаад орж ийн гэдэг шиг. Тэгсэн чинь shadow буюу сүүдэр гэж нэг концепт байдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр нь юу вэ гэсэн чинь өөрөөсөө цухтах. Хүн чинь өөрийнхөө сүдрийг хардггүй шүү дээ ингээд араас нь дагаал явдаг. Тэгсэн мөртлөөс ингээд байн гард нь явж идэг. Тийм тэгэхээр нөгөө өөрийнхөө сүдрийг харахгүй өөрийнхөө сүдрээс цухтаана. Тийм тэгэхэр чинь тэр сүдэрлүүгээ эргэж харахаасаа айдаг. Тийм тэгэхээр тэр нь бас ингээд гацаагийн үст. Яг бол бидний л нэг хэсэг шүү дээ. Тэгээд тийм болохоор нүүр тулахгүй зайлс хийж байгаа нь өөрөөсөө цухтагаад байна гэсэн үг байхгүй өөрийгөө ойлгохгүй. Тийм. Надад чи бас энерги талаас тайлбарлах юм байна. Ийм юм ярьдсан би. Хүн болгонд сайн тал байгаа, муу тал байгаа, давуу тал байгаа, сул тал байгаа. Тэгэхээр бид нар нөгөө сул талаа бас харах дурггүй дээ. Одоо жишээл миний сул тал одоо юм зэгстэй замраад байж гэр цэвэрлдэггүй гэл нэг урд нь яригдсан да. Уур дээр яригдаал тий. Нөхөртөө уралдаг тэгэл гэрээ цэвэрлдэг дэр. Тэгэхээр би бас нэг юм гэр цэвэрлэх хэдэр дургуй нэг тийм сул тал бол байдгийг. Тэгэхээр тэрийг бас хармаагүй сандал тэгэл гэрээ цэвэрлэх дургуй санагдал тэгэл яваад иддэг. Тэгэхээр хүн болгонд угаасаа байгаа. Гэхдээ тэрийг нэрээ би гэр цэвэрлэх дургуй шуул гэдгийг ойлгох хэрэгтэй. Би гэдгээ хүлээн зөвшөөрөлтэй. Нөө сайнтай нь муутай гэдэг шиг. Тэгээ бид нар бас тэгчихэж байгаа шүү дээ. Муу талаа мэддэг юм шиг бас сайн талаа мэддэг хүмүүс байдгийг. Би бас ингэж чаддгүй тэгж чаддгүй. Тэгээ чиний сайн тал юу гэхээр мэдгүй. Гэдээс тэгдэг хүмүүсээс тий. Тэгэхээр би тэгдэг. Хөөе муу талаа харж чадна гэдэг чинь бас сайн тал шүү. Тийм шүү дээ. Хөөрхөн дүгнэлт хийцэн байгаа үсттэй. Тий. Тэгэхээр тэрийгээ бас ялгаж салгаж яг харж сурах. Нөгөө шкафа жинк өнгөөр нь ялгах гэдэг шиг доторхоо нөө хамаг юм дотор нь байгаа тэгээ гаднаас нь цаажлж байхгүй юм шиг явахгүй шүү дээ ингээ онгойдгоо цэцлэг тий. Тэгээ энэ дээр би бас нэг зүйл нэмэлж яа нэ сүүтэр гэдгийг ярьснаас болоод ярьж байгаа юм чинь бас энэ дээр нэг жижигэн одоо манай сонсож байгаа бүсгүүчүүдэд нэг жижигэн тип өгчмөр байгаа байхгүй нэг юм зөвлөмж сүүтрийг яаж илэрвэлдэг вэ гэсэн чинь бусад хүмүүст тий таны хамгийн дургу өргөдөг зүйл юу байна бэ? За тэр бол таны сүүтэр. Одоо жишээлбэл би өөрийнхөө жишээ яриа л да. Би чинь бас энийг нөгөө коучингийнхаа нэг айгүй коуч болох тэр замдаа тулсан бас нэг юу байхгүй шат байхгүй. Яасан гэсэн чинь бид нар чинь нөгөө хүмүүст энэ коучингийнхаа үйлчлэгийг үзүүлэхийн тулд эхлээд нь тэрийг суралцдаг шүү дээ. Тэгэхээр суралцахдаа өөр төр туршин гэсэн чинь над дээр явж авчирсан. За та хүмүүсийн
одоо зам байдлаас тий ингээд таны хамгийн дургуун өргөдөг зүйл юу вэ гэсэн чинь хүн дуугаа өндөрсгөхөд зүгээр хэлж болох юм ий. Ингээд нэг уцаартай юм шиг ингэж дуурахаар хэвээр миний шал дургуун өрдөг гэсэн чинь яг нөгөө аргачлаар нь яваал задлал яваад гэсэн чинь миний сүудэр явж байгаа. Тэгсэн чинь би өөрөө тэгдэм байна. Хүмүүстүүд тэгж дуугаа өндөрсгдөг. Бэйс юм байна. Бэйс. Одоо тийм тэрийг анзаарсан мэт. Тийм, тэрийг анзаарсан. Тэгээ тэрнтэйгээ ажиллаад эхэлсэн чинь хүн чинь нөгөө тэрийг олон харчгаараа тэрнтэйгээ ажиллаад эхэлт юм байна л да. Тэгээд ямар ч байсан нөгөө юм сүудэр гэдэг юм. Тэгэхээр би нөгөө замын нөгөө тийшээ хазаачлаа уучлаа. Яг үл энэ айгүй нэг чухал. Тийм сүудэр яг сэтгэл зүйдэр хамгийн чухал байдаг шүү дээ. За тэгээд би бас тэгвэл хадварч энерги талаас нь ярих юм бол бидний дотор хэртэй бүртгэгтэй бодол соронцлогдож орж ирдэг. Тэгэхээр тэр яагаад орж ирдэг гэхээр чиний дотор нэг юм эвгүй байгаад байгаа болохоор тэр орж ирээд байгаа гэсэн байхгүй юу? Одоо хүмүүс ингэж яагаад би дандаа ингэдэг юм болоо? Ямар үлийн үрээр ингэдэг байгаа юм болоо гэхээр бидний дотор одоо жишээл өөрийгөө голдог махмал чамаа голдог хүмүүс орж ирээ ялээдэг. Тэр чинь сүудэр чинь л яваад байна шүү. Тэгдэг шүү дээ. Яамнууд намайг залуу ахталтай ингээд бидний дунд яриад яахлаараа надад дандаа нэг юм нэг болохгүй бүтггүй ирчүүд. Хүрэлдэг юм би. Тэгэхээр чи нөгөө хэртэй бүртгэгтэй болоод нөгөө 2 дугаар эпизод дээр ч ярьж ирсэн. Өөрийгөө голох гомдол дээр ч ярьж ирсэн. Хэртэй бүртгэгтэй бодлууд нөгөө сорон золж орж ирдэг. Тэрийг яг тол гэж бас тайлбарлалтай. Одоо бидний амьдрал өөрөө тол яг болж байгаа юм бидний дотор байгаа гэж бас тайлбарлалтай. Би болохоор соронц гэхээр арай ойлгомжтой юм болов уу гэж бас үйчтэй. Тэгэхээр бид нар өөрснөө сайхан соронцлоо л юмнууд нь орж ирээд байдаг. Тийм бол тий. За одоо тэгвэл дараагийнхаа юм руу орох байл. За одоо хоёулаа ч гэсэн бүх байж болох тийм бүр ингээд нэг сэтгэл зүйтэй гарал үүсэлтэй. Яг энэ хоёулаа айгу санаалтай. Яа ямар юм тайлбарлаж байгаа гэдэг юм. За тэгвэл хоёулаа үр дагавар руу орох уу? Тэгээ. Үр дагавар. За үр дагавар гэхдээ бас энэ яриан дунд ингээд яригдал яваад байгаа. Тэгэхээр үр дагавар нь юу байгаа гэхээр цаг алдчихж байгаа, боломж алдчихж байгаа. Тий, тэгээд бас нэг юм ямаараа явж байгаа хооронд юу ч болчих юм. Тий. Өөртөө итгэлгүй өөрийгөө бүр тэр чинь гацаагаад удаах шинжтэй болчих штеп. Тэгэхээр хайрын цаг хугацаа, хайрын боломжууд. Тий, хайрын цаг, хайрын боломж тий. Бас нөгөө түрүүний чивтерийн одоо олон удаа ярьсан юмнууд л одоо энд яг ирээл бацагдаад байна л да тий. Тэгсэн чинь бас нэг үр дагавар нь болохоор нэмж өөрийгөө буруутгах. Шалтгаан нь өөртөө эргэлзэх байсан байж болно. Тэгэхээр үр дагавар нь болохоор өөрийгөө буруутгах. Яасан гэсэн чинь ингээл би ингээл нэг амархан эм орчт юм аа. Йоо би эм орлоосоо гарч чадахгүй байна. Дандаа л эм орж явах юм аа. Эм орж явах юм аа гэд. Тэр чинь бол энэ ингэж хэлж байгаагийн цаана бол яалтч байхгүй нөгөө өөрийгөө буруутгах л мэдрэмж явж штэ тий. Тэгэл би дандаа л эм орчд ингээд бас тийм юм ярьдаг охтууд байдэн шүү. Би тэгэхээр угсаал эм орхон эм орсон болно штэ. Гигэм бол болно. Гигэлэг бол болно. Тий. Өөр дагавар юу гэж болох вэ? Юуных машин хөдлөхгүй л байх бах та. Нөгөө яа хаа зурхгүй байгаа гэдэг шүү дээ. Машин явдгүй. За тэгэнгүүт одоо яг нөгөө машины хаазаар тий ингээд ярих юм бол би түрүү ярьсан шүү дээ. Ингээ хоёр далны дундуур ингээд халуун хөлс ингээд дагаал урсаал ингээд сугаар ингээд хөлрөөл ингээд явчихдаг шүү дээ. Тэр чинь бие махбод их. Бие махбод гэхэр чинь одоо хамгийн наад зах нь л ингээд нойр муу. Бодолтой орооцолцсон. Бодолтой орооцолцсон юм. Толгой өвдөн даралт ихсэн. За манай залуучууд ч тийм мэдгүй байх. Гэхдээ бас нойргуудад энэ толгой өвдөд байна гэж бас ярьдгийг. Ходоод. Тий. За бас үе мөч өвдөн шүү. Тэр чинь яг бол чулуу энерги болчихж байгаа шүү дээ. Нөгөө шороо махуд тэр чинь гацаатай хөдөлгөөнгүй энерги болохоор үе мөч рүү бас орно. Хөлмөл хөдөө оргоод байна. Хөл хавгнаад байна. Янгинаад байна. Нук нак гэд дуурайд байна. Зэврээд байна. Тэр чинь инх гэдэг чинь тасалгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө юу хийчихэд байгаа. Үе мөч рүү бас орно. Нөгөө ходоод гэдгийн цаана бас нөгөө юу байгаа нөгөө гаццсан байгаа юм чинь бид нэр өөрийгөө энэ гацаанаас гаргахын тулд ямар нэг амттай юм идэн болохгүй юм таргална халуун ногоотой юм идэн тий эсвэл газтай ундаа нөгөө кола ууч тэгвэл сэргчих байх гээл тий кола уун кофе ч уучих юм байна. Тэгээ кофега хэтрүүлж хэрэглэх юм байна. Өсөөгөө мөртлөөсөө нэмж идээд байна. За тэгээ халуун ногоо за тэгээ бэлээ хоол. Нэг жоохон
шарт тайлгаж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм. Тэгэхээр шартна гэдэг чинь бас гацсан юм байна те. Хямарсан. Шаардсан байхад тест нэрээ те. Бас гацсан юм байна шүү. Тэр шаардаж үзээ биз дээ. Маргааш ч бол хийсэн шүү. Үр дагаврын ирсэн чинь нэг тийм шаардлагатай юунууд явах чинь. Илэрлүүд явах чинь. Тийм тэгээ ер нь бол тэгэл эн чинь нөгөө яг түрүүний чиний хэлсэн чинь л бас яг миний талаас гарч ирэх нь нөгөө энерги зогсон. Тэр чинь энерги зогсон байна гэдэг чинь хүн чинь бол тэгэл нөгөө энерги штэ тий тэгэл 0 зогсол тэг зогсолт болчоор тэг яана. Бензиний идээд урагшилтгүй. Тий. Тэгэл нэг юм хинт ч хэрэггүй амьдраад байгаа юм шиг нэг мэдсэн чи хугацаа өнгөрөөд дутуу амьдраад байгаа мэдрэмж орж ирнэ. За тэгвэл үр дагавар ерөнхийдөө яригдчихад байна. Үгүй бас нэг юм нэмжүүлэх болох уу? Болж байна. Тэгэл дээ. Яасан гэсэн чи түрүүн юу яасан шүү дээ бид нар яаж илэрдэг вэ гэдэг дээр бас нэг хэлсэн зүйл байгаа. Тэр нь нөгөө дууга хураачдаг. Ярихас дург үрдэг. Заас тэгэл өөрөө мэдхгүй юу гэж хайчдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр чинь нөгөө харилцаанд нөлөөлчдөг. Энэ одоо яагаад их зан гаргаад байгаа юм гээл те хүмүүс тийм их зан гаргаад байна. Эсвэл дургу те ингээд нэг бид нарт дургу болцсон юм байна. Эсвэл бол бүр ингээд юу болоо явчихдаг. Өөрийгөө илэрхийлэхгүй болохоор өөрийнхөө тэр байр суурь, өөрийнхөө дуу хоолой хорон зайгаа ингээд алдчихдаг. Нэр манай хамт олонд бас нэг тийм болж байсан шүү дээ. Нэг нийлдэг байсан нэг залуу дуурхай болцсон. Бүр ингээд бидэртэй харьцаа болцсон. Энэ мэн өстө бие тоо бидрийг тоохоо олчихжээ гэж тэгдсэн чинь дараа нь сонссон чи хямарсан байсан шүү. Тийм айгүй хүйд. Тийм айгүй хүйд. Дараа нь сонссон чинь нөгөөтг нь хөрхий гацаанаас гараад ирсэн юм шүү. Өөрийгөө хэлсэн юм шүү. Тэгвэл тэр үед нь хэлж чадахгүй, хэл хэрэггүй ээ нүү, намайг өдөр ойлгох нь бас ховж юмд орчихгүй дээ гэл те хэлэхгүй яваад байгаа байхгүй. Тэгэл бид тэр хүүе чидээ хэлэхгүй яасан гэсэн чи би бүр ярихаас бүр ингээд чадахгүй байсан юм гэж юм чинь. Тэрийг илэрхийлж чадахгүй. Тэгээ гацсан байсан юм чинь. Тэгэл тийм үү гэл дараа нь л тэгж болж байгаа. Тэгэхээр та нар тэр дуу болсон хүмүүсийг бити буруудахаараа. Ямар ч шалтгаан цаана бас цаана гацсан явж байгаа ч юм уу. Нэр энэ дээр би нэг аягүй сонирхолтой юм ярьчихв. Би бол тэр ном нь бол манай юун дээр биелээ шүү. Номууд дээр Опра Уинфри гэдэг нэг Америкийн юмдаг одоо тэр чинь баг телевизийн телевизийн магнат штэ тий. Тэгсэн чинь тэр саяхан штэ. Бас нэг анхнаасаа тийм ийм чивтер их шиг ийм подкаст гэдэг шиг те хүний дотор руу орсон өөрийгөө ойлгох бусдад энэ сургамж өгөх гэсэн нэг тийм нэвтрүүлгүүд хөтлөд байдаг байсан шүү дээ ингээд орчод те тэгсэн чинь сүүл рүүгээ бүр тэрийг ингээд гүнзгийрүүлээд тэгсэн чинь саяхан нэг ном гарсан саяхан ч гэдэг нь саяхан биш юм аа нэг жил ахсын өмнө нүү да тэгсэн чинь нэр нь айгуу гоё нэрээ ингээд яаж нэрээс олсноо бол яаж байгаа хгүй чамд юу тохиолдсон бэ гэдэг гарчигтай ном байхгүй юу гэсэн чи тэр нь ямар учиртай гэсэн чинь англиар эхлээд нь би хэлчихэ те what's your problem гэж ингээ хин нэг яг саяны хүн шиг те ингээл дуурахгүй их зантай юм шиг оролцохгүй те гэд нэг яваад илаа штэ те тэгсэн чинь what's your problem гэж асуудаг гэсэн мэл та чинь чи одоо яач вэ ямар альч хүч вэ яачаад байгаа те одоо манай монголоор тэгсэн чинь тэр айгүй олон хүмүүстэй ярилцаа судалгаа хийгээд ингээд олон жилийнхаа түүхээр ингээд босгож ирсэн одоо тэр хүний үнэн нь юу вэ гэсэн чинь энэ хүнд ямар нэг юм тохиолдсон болол юм болчих. Тийм болохоор what's your problem буюу чи яач вэ? Юунда маяглаад байгаа? Яацсан гэж асуухын оронд чамд юу тохиолдоо вэ гэж асууж байгаа. Зүгтээ гэд. Тэгээд тийм нутагчтай ном гаргасан мэл шүү дээ. Чамд юу тохиол what happened to you? Тэр хин нэгэн сонирн болцсон, хачин болцсон, тэ эвгүй болцсон байвал what's your problem? Тэ чи одоо яач вэ биш? Чамд юу тохиолдов вэ гэж асуух нь зүйтэй гэдэг. Тэгээ тэрэн дээр ингээд аюу олон хүмүүсийн бас түүхүүдийг оруулсан байл би нэг эргүүлж үзсэн. Манай номын сангуудаар биелээ шүү тамина очиж үзээрэй. Тэр чиний над нэг ярьж байгаатай чинь айгуу гоё сая чи ингээд ярьлаа шүү дээ тий. Та нар минь хин нэгэн дуу авраацсан байвал тий. Тийм. Тэгээ манайхан чи бас сэтгэлээ нээж ярьдаг хүн бас их мэдгүй шүү дээ. Ер нь бол бас тэгэл мууга харуулчихгүй ч гэдэг юм уу тий. Дараа нь миний тэрийг өөр хүнд яриад байх үедээ гэдэг ингээд ярьдгүй шүү дээ.
Өстө муухай харагдчихгүй тэр ховжинд орчихгүй гэд ярихгүй тэгэл өнгөрөөч нь дотроо тээгэл яваад байна. Гэхдээ хүн болгонд л нэг өөрийн гэсэн нэг дотны итгэмжит хүн байгаа шүү дээ. Үгүй мэхэд яав нөгөө цаас штадаг. Яг үнэ. Чи тэр би нэг яав нөгөө өнгөрсөн эпизодын төгсгөл за орой болгоныг юм шатаач. Тэгэхээр гоё эко арга тэгээ юм болгонд болно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бичээ шатаачаад тэр бас муу юмнуудаа гаргаад ивэл юмыг авчдаггүй тэгээд дараагийн зам нь тавигдаад эхлэх юм билүү шүү. Яаж хоёулаа гулгаал ягам нөгөө шийдэл рүү орчихлоо. За тэгвэл шийдэл рүү. За тэгвэл шийдэл рүү орохоос өмнө би нэг жижигхэн оршлын юм хэлчихв. Тэр нь ингэж байгаа. Хэрвээ та гацсан бол тэгээ түрүүний та өөрийгөө буруутгах хэрэггүй, та залхуурсан биш, тэ та ингээд хямарсан, эморсон гэж өөрийгөө буруутгах ямар шаардлага байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны дотор хүн чинь тэ тань мэдрэмжүүд чинь тань дохио өгч байна. Одоо өөрийгөө жоохон анхаарат таач, өөрийгөө жоохон цэгцлэтгээч. Тэгвэл хоёулаа урагшилж чадахгүй нь шүү гэж тэ дохио өгч байна. Энэ бол нэлээд яг нөө түрүүний нөө 3 юу амтны инстинкт гэдээсэн шүү дээ. Зугдах, дайрах, гацах. Гацах гэдэг нь хамгийн аюултай яг бол нөө идэцгээ уцгаа шүү дээ, тийм. Тэгэхээр чинь идүүлчмээргүй нөө уугдчмааргүй шүү дээ. Тэгэхээр энэ гацах гэдэг дээр очиж юм бол та өөртөө эм урцсан байна гэвэл та өөртөө анхаарал тавих хэрэг гарчээ гэдэг дохио гэж ойлгоно. Энэ нь бол бүр ингээд цаанаасаа бүр ингээд том зөвлөмж юм гацах. Тий нөгөө намгаар яриад байсан шүү дээ. Түрүү намг нь өмхирэд байна гэдэг дохио орж ирээд. За тэгвэл энэ юу өмхирч намгаас яаж гарах вэ гэдэг л ойлоо арах. Тэгэхээр хямрал гэдэг чинь хэрэггүй биш ээ, зутах хэрэггүй. Тэрнээс тэгэхээр хямрал шиг хэрэгтэй юм байхгүй гэх нь одоо айшээ. Тэгтээ тэр хямралаас гарах бид нар аргалгаагаа хайхаас өөр аргагүй болдог. Бидрийг албаар цаанаас нь ингээд одоо наадах ч болоо одоо дараагийнх руу яваа гэдэг юм чинь хямрал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чи нэг уучраал олох тий. Тэгээ уучраа олохдоо эргэн тойрныхоо бусдынхаа уучрыг олохгүй ш өөрийнхөө уучрыг олох юм шүү дээ тий. Тэгэхээр бас түрүүн бас нэг тайлт яригадад явцсан юмнууд нь болохоор дараагийн зорилго. Одоо нөгөө нэг чи ярьсан шүү дээ. Байртай болцоо одоо би тэг нэг сонирн болчлоо. Уул нь л ингээл хамгийн хүсэж ирсэн юм а би болгоцсон чинь л нэг л юм хосон мэдрэмж төрөд байна гэхэд. Гэхдээ одоо та хамаг санхүүгээр шавхацсан. Тэгэхээр ч одоо ямар зорилго байж болох вэ? Тий, тэгэхээр ч одоо энгийнээс хоёул зөвлөвл одоо мөнгөгүй болцсон тий бүх зээлээ авцсан. Тий, ипотектэй явж байгаа билүү дээ бондол. Тий. За тэгэл гоё мөрөд штэ. За тэгвэл шинэ жил болж байгаа юм чи 2 кг тур. Зорилго байж болох. Тий, болно штэ. Шал өөр одоо байртай холбоогүй зорилго 2 кг турчихсан. Байртай холбоогүй гоё зорилгод байж л. Тэгвэл нөгөө дараагийн зорилгонд ингээл засвар хийх ч юм уу, тийм тавилга авах ч юм уу, бүр илүү дамтанд орчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөсөө байртай холбоогүй одоо юу гэдгийг гоё подкаст сонсох бай. Энийг юм шинэ юм гоё зорилго. Ойрд уулзаагүй найз нартайгаа тий ингээ бүр хуваар гаргаад уулзаж болно. Тий чинь одоо байр авах гэж тий санхүүгээ зохицуулах гэж бүгдээрээ л ийм замыг туулж үзсэн. Нэг бол сатараад ажил руугаа гоё зорилго биелгэж байгаа шүү дээ. Одоо нэг юм шинэ прожект хэрэгжүүлэгч гэсэн юм. Шинэ програм одоо софтвер ажлынхаа нэг юу сурах. Тий. Эсвэл нэг сургалтанд суух. Тэгэхээр нэг яг тэр байртай холбоотой бол дахиад ингээ хэрэг гацчих гээд байвал өөр бүр гоё ингээд хорвоо ертөнц баялаг юм чинь 9 шидийн ингээд зорилгууд мөрөөдлүүд гаргаж ирж болно. Бид нар ч л хөрхий тэр байранд л гацчаад хайрцагчаал. Тийш дээ нөгөө яг л нөгөө илжиг шиг одоо байр авсан бол одоо яг чиний илтгэр бол одоо доторх засварын, доторх тавилгын, доторх одоо өшөө юу гэдэг аяг тавг шангаас ахуулаад тийм. Тэр чинь нэмэл дарамт шүү дээ. Зөндөө юм хэрэгтэй болно шүү дээ. Үгүй нэг юм чамаас асууж идэх үү? Нэг эвгүй байвал нэг үсчинд очиод нэг үснийхээ үзүүрийг ингээд давхуулчихжээ, энергис сэргэн гэдэгдэг шүү дээ, тийм. Тэр энд үйлчлэх үү? Үйлчилж болно шүү дээ. Яг бол бид нар бас дээрээс нь ингэчихэж байгаа. Тэр одоо яг муу өсөөс энерги шингээдэг. Тэгээ тэр энергис нь бас ингээд тастад нэг хэсгийг авчиж байгаа. Тэгэхдээ бид нар дээрээс нь толгоогоо цэвэрлждэг байхгүй. Аавда өсчөнд орсон юм чинь надаа ингэж шинэ юм орж ирнэ гоё болно. Муу юмнасаа би цэвэрлэгдсэн. Тэгэхээр нөө гацаанд байгаа хүмүүст би бас ингэж хэлдэг байхгүй. Одоо ингэ яхаа мэдхэ болчиход шүү дээ. Одоо
Бараг ийм хүмүүсийн зүгээр инкүү тэггүй гэдэг хүмүүс нарыг зүгээр ядаж аль 2-3-аас сонгож штэ. А яах вэ гэдэг яахаа мэдхгүй одоо жишээл шинэ ажилд орох уу биш нөгөө хаанаас ажил олно багхгүй юу. Тэр ч одоо энд орох уу тэнд орох уу биш бүр хаанаас ажил олно надад энэс илүү ажил олдох болов. Тэгэхээр бидний тэр бодолч ерөөсөй байхгүй гэдэг тийм юу өгöd байгаа байхгүй одоо тийм хэртэй бүртгэгтэй бодол болоод байгаа байхгүй юу. Тийм програм өгöd байгаа хаалттай хаалга болгоод байгаа. Тэгэхээр тэрийг нээхийн тулд за би мэдэхгүй байна өөрөө ороод ирчихэ. Тэгэхээр тэр бол байхгүй гэгүй шүү дээ. Зүгээр хаана байгааг мэдэхгүй, ямар ажил гэдгийг мэдэхгүй, хинээс асуухаа мэдэхгүй. А тэгтээ тэр цаана байгаа би бэлэн байна. Тэгэхээр үйл явдлуудаар хүмүүсээр дамжаад ороод ирчихэ гэж ботчих. Тэгэхээр тэр чинь гоё нээлттэй бодлоо орж ирээ. Тэгэд нэрээ хүмүүс ингээл ороод ирэх магадлал өндөртэй болоод хамаг замаа нийцдэг байхгүй. Тэгэхгүй бол хаанаас олно гэдэг чинь бүх замууд нь хаалттай юм шиг тийм гацаатай. Гоё. Үгүй наадах чинь нөгөө миний нөгөө хайртай дуртай NLP биш үү? Тэр Neural Linguistic Programming гэдэг тэрэн дээр наадах чинь нэг аюу гоё тайлбарлсан гэдэг шүү дээ. Яасан гэсэн чинь зорилго тавихтаа юунаас болмоор байна вэ гэж зорилго тавьж болохгүй. Юунд хүрмээр байна вэ гэдэг зорилго тавих хэрэгтэй гинэ. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө NLP чинь бол ерөнхийдөө 70 ухамсартай л ажилладаг шүү дээ. 70 ухамсарт бол үгүй гэдэг үг байхгүй. Тийм ойлголт байхгүй. Юу хэрэгтэй вэ гэдгийг л ойлгодог гинэ. Тэгсэн чи тэрийг айгүй гоё жишээгээр өгч байгаа байхгүй. Яасан гэж за одоо ингээд юу байлаа л та. Одоо бид нар ингээд 100 байлаа л та тий. Тэгсэн чи Монгол юу л байгаа жишээлүүгээ татах гээд би нэг сая жоохон гацсан. Тэгсэн чи ингээд Монголд байлаа л та. Тэгсэн чи за би энэ хотоос л гармаар байна. Тэгээ 100 хотоос л гармаар. Хаашаа явах нь мэдэхгүй. Тэр чи хотоос л гармаар байна гэхэр чи тэ булган явах юм уу? Тэ өсгөл явах юм уу? Өмнө говь явах юм уу? Тэр чиглэлээ өгөхгүй. Зүгээр л би энэ хотоос л зайлмаар байна. Хотоос зайлахаар нөгөө 70 ухамсар чинь ингээд хаашаа явахаа мэдэхгүй ингээд эргэж буцаж яснаа. Тэр дотор ганц ойлгогдож байгаа үг нь хот. Заал хот руу явах. Хот руугаа өрөөд ирдэг гинэ. Тэр зайлмаар байна гэдэг үгийг бол 70 ухамсар ойлгохгүй. Тийм болохоор хаашаа явмаар байна вэ гэдгээ хэлэх хэрэгтэй гэж байгаа. За хэлэхдээ бүр одоо тодорхой одоо давхар мэдрэмжтэйгээ хэлэх хэрэгтэй гинэ. Яасан гэсэн чинь би ингээд баяр хөөртэйгээр аз жаргалыг мэдрээд баяр цэнгэлтэй тийм ингэж одоо жишээлбэл булган руу явмаар байна гэвэл нөгөө 70 ухамсар за чинь ойлголоо. Тэгэхгүй бол ингээд хотоос гараад булган хотоос л зайлж ивэл яг хаашаа ч явсан. За булган гэд явлаа шүү дээ. Тэгэд нөгөө чиний л яриад байдаг юу явж штэ тийм ингээд нөгөө булган явж байхдаа дандаа нэг тийм зовлонтой бас нөгөө дутуу хэлчлээ түрүүн. Тэгэхээр би бэлэн байна гэхдээ бас нөхцөл тавьчих болно. Одоо жишээл ажилтай холбоотой юм бол за миний авиас чадвар тохирсон, би хийх дуртай, гоё хамт олонтой, бүглрөөгүйч гэдэг юм уу тий. Өөр одоо юу ийдгийг том өвтөр гэдэг юм уу. Тэр нөгөө нөхцлүүдэд бас бичиж болно. Тэгээд тийм ажил өөрөө ороод ирэх чи би бэлэн байна. Тэгэхээр нөгөөх нь яг хуу тэр аруулангийн биелүүлэхгүй гэж магадгүй. Тэгтээ ядаж 5-ыг биелүүлчих магадгүй байхгүй юу. Тэгэхээр тэр нөхцөлөд нь яаж тарахаас шалтгаалаад. Тэгэхээр яг тэр гоё юунуудыг ингээд шаардлагуудаа тавьчихна. Тэгэхээр захиалга зүг гэнэ. Захиалга зүг. Захиалга зүг. Яг үнэ. Тэгсэн чи тэрэн дээр нэг NLP-гийн тэр миний сонсчихсан багш. Айгу гоё жишээ өгч байгаа байхгүй. Энэ чинь нэг бүсгүй байна гинэ. Тэгсэн чи яасан гэсэн чинь би ингээд гоё залуутай Парис явмаар байна гэдэг захиалга өгсөн гинэ. Тэгсэн чинь одоо захиалга гэдэг чинь өөрөө өөртөө шүү дээ. Ингээ хорвоо ертөнцийн бүгд нэртэй юундаа байдэн те. Бүгд эцтэй те. Ямар ч сан захиалга өгсөн. Тэгсэн чинь явсан гинэ. Тэгсэн чинь тэнд очиод тэр залуутайгаа хэрэлцээр байгаад ирсэн гинэ. Одоо тэр эмэгтэй нь хурж ирчээд ингээ та надад ингэж хэлсэн чинь би ингээ захиалга өгсөн чинь миний захиалга биелсэн. Би ингээ Парис явсан, гоё залуутай явсан. Гэхдээ тэнд ингээ хэрэлцээр байгаад бид хоёр ирсэн штэ гэсэн чинь үгүй та тэгээд нөхцлөө бүрөө өгөөгүй штэ. Аз жаргалтайгаар, хайр халамжаар те ингээ дүүрэн тийм гоё одоо хос бит хоёр те ингээ Парис явж ингээ Парист ингээ жаргаж байгаа дэрмэр байна гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Би бас хүмүүст ингэж тайлбарлалтай шүү дээ. Үгүй гэдэг үг битээ ашиглаа. Одоо өвчин зовлонгүй гэхгүй, эрүүл сарвал хил амгүй гэхгүй,
эвтэй нартай гэл те одоо арх удаггүй гэхгүй архиа тохируулж хэргэлдэг гэдэг гэл те NLP хоёр ингээд пазл нийлэхээр крем их баярлалаа. NLP шиг надах чинь. NLP ч бас айхтрын бинаа. Айхтар. Тэгээд 70 тухамсартай. Тэгээд тийм болохоор одоо хуйлаач юу ярьж тийш орчлоо. Гахраас яаж гарах вэ? Нэг мэдсэн чинь нөө мэрэгчлээ. Би нэр энэ дээр өөрийнхөө юуг ярьчихгүй жишээ. Миний амьдралын жишээлтэй. Яасан гэсэн чинь би одоо коуч болохоос өмнө багшилсан байхгүй юу? Одоо ч багшилж байгаа л да. Гэхдээ багшлагтай яг нөө дээд сургууль, их сургууль биш. Нөө компаниудаар яваад тэгээ нөө менежмент манлайллын хичээлүүдийг за тэгээ байгууллагын соёл моёл гэдэг. Тэгсэн чинь 16 үлээ 17 онд штэ. Би аягүй сайн тод сандгийн. Яасан чинь нэг гадагшаа Малайз руу нэг хуралд явдаг байхгүй олон улсын. Тэгчээ тэндээс ингээ буцаж байхдаа ингээ онгоцны буудлын дээр ингээ гаццуун тэгээд хамт явсан хүүхэн маань наазуулж яг миний найз хүүхэн тэгээ одоо өөрөөр хэлбэл ярилцдаг. Зүгээр нэг ингээ ажлын халбаа хамааралтай ш. Найз хүүхэн чи бит хоёр ингээ хөлөөс хавалцоо ингээ бүр ярих бүх юм дууссан. Эргэн тойрны бүх юм дууссан тэгээд одоо өөрсдөө ярьж байгаа байхгүй мөрөөдлөө ярьсан. Тэгсэн чинь би 16 илүү тэр чинь 17 онд штэ. Тэгсэн чинь би бистэн олон улсын багш олон улсын хэмжээний багш болмоор байна гэд. Тэгээд нөгөөд чинь тийм үү юу гэд ингээд надаар яриулсан чи би нэг ламаа ангаагаад та баахан ярьсан юм шиг байна. Тэгсэн чинь 19 оноос ахуулаад би чинь нөө энэ коучинг руу орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай энэ компани надад дүү 17 онд орж ирсэн юм байна. 17 онд надад санал орж ирсэн. Тэгээд коучинг гэж орж ирсэн боловч ингээ коучингоор яваад исэн чинь эн чинь нөгөө давхар багш одоо тренер багшилдаг. Тэгэл 5 хүн 10 хүндтэй ингээд нэг дор ингээд багшилдаг. Тэгсэн чи би энийг ерөөсө багшилж гэж ойлгохгүй. Нөгөө коучинг хийж байгаа гэдээ ойлгоод байхгүй. Тэр чинь групп коучинг гэдгээр явж байгаа чинь. Гэтэ бас энэ чинь багшилж байгаа. Тэгсэн чинь би энэ олон улсын багш миний мөрөөдөл биелсэн гэдгээ би бүр нэлийн хойно ойлгосон шүү дээ. Одоо 17 онд би чинь одоо 4-5 жилийн дараа би гэдээ ойлгож байгаа. Яасан гэсэн чинь би тэр анх тэр Малайзд явж байхдаа олон улсын багш болно гэдэг чинь чамдана чирээлтэй гадаад яваал ингээл хүмүүсийн өмнө гараал зогсгоо одоо олон улсын багш болно гэдэг нэг жоохон хуучмскаар ойлгоцсон юм байна л да. Тэгсэн чинь одоо ч яахт нөө Zoom гэж нэг сайхан юм байна юм шүү дээ. Microsoft Teams Center гэдэг. Тэгсэн чинь олон улсын багш болсон биз дээ гэдгээ 4-5 жилийн дараа ойлгоод би өстө нэр жинхэнэ гэдэг нэг гацсан шүү дээ. Үгүй мөрөдөл биелсэн байна. Тэгэхээр чи яг тэгэхэд бол би өстө айгуу сайн задлж ярьсан байхгүй би олон улсын багш. Захиалгасаа өгцөн. Захиалгасаа. Тийм байна. Захиалгасаа өгцөн. Би сая яг энэ аргыг юун дээр хэрэгэлсэн нэг за нэдэн жил юм уу да ингэсэн 24 он заавал нэг өөрчлөлт оруулж ирэх хэрэгтэй гэлтэхгүй юу. Тэгээд тэр зурхаа оруулж ирээд нэг өөрчлөлт оруулаад ирсэн ажил дээр. Тэгсэн чинь 25 он тэр нэг зурхаагаар нэг гаригууд нь байрлуудаа солиод тэгээд дахиад 3 өөрчлөлт оруулж ирэх гэлтэхгүй юу. Тэгсэн чи би ч бүр толгой гашилцаа. Одоо миний ажил дээр юу н хангалттай би бүх юм оруулсан гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө за өөрчлөлт нэхэд байгаа юм бол би мэдэхгүй юм. Тэгэхээр нэгцэхгүй. За миний ажил тохиромжтой, хүмүүст хэрэгтэй. Би тэрийг хийх дуртай. Тэгээд одоо нэг бас амар тийм хизүүтэй биш. Тийм өөр ороод ирж гэсэн чинь лааны цэцэл ороод ирсэн. Тэгээд зүгээр л барайнд орохгүй л би тэрийг нөгөө реклам яваад байсан нэг тоохгүй гүгэдсэн гэхгүй юу нэг сонсож амжихгүй. Тэгэл нэг барайнд орох учраас нэг банк тавиал зүг тавиал юу хийж болоод байгаа юм тэгэл нэг 30 2-3 цаг болчихсон шүү дээ. Тэгээд нэг чихвчтэй явжсэн болохоор ингээд нөгөөдгөө сонсоосууч чинь шууд цөрөөрөө хөөхгүй энэ хүүхэн чаар миний ярддаг юмыг яг яриад байгаа байхгүй. Ерөөсө санаа нийлээд ингээд гэж суугаад байгаа байхгүй. Харин тий зүг гэж. Чичэрч лааны цэцэл руу. Тэр лааны цэцэл руу орсон шүү дээ. Тэгэхээр яг нүг тэр арга байхгүй юу. Одоо миний ажил тохиромжтой. Хүмүүст хэрэгтэй. Би өөрөө хийх дуртай. Одоо тэр гурван зүйлийг би санаад байгаа. Тийм өөр ороод ирчих гэсэн чинь ёстой тэр санаандгүй тийм ороод ирсэн. Thank you. Яг бол дуртай гэдэг дээр яг нөгөө emotional бас давхар оруулах хэрэгтэй гэсэн. Дөрөвний Парист очиод хэрэлцээр аваад ирмэргүй л шүү дээ. Парист очиод жаргаж байгаа л ирмэр шүү дээ. Тэр шиг ингээд сэтгэл ханамжтай, жаргалтай. Тэ ингээд гоё хамт олонтой. Тэ ингээд гоё ингээд өөрийнхөө үн цэнийг мэдээ. Өстө easy way байгаа зү бодлол өдөрт чинь. Тэгээ би бүр ингэж хэлдэг шүү дээ. Мантра, шившлэг шиг нөгөөдгөө одоо ингээд яна гэж бодогдсон шүү дээ. Ханаас олно гэж бодогдсон шууд тэгэж гоё нэлттэй байна. Тэгээ одоо энэ чинь бас нэг юм нь бол NLP-гээс гарч ирсэн юу чинь тэр манифесташн шүү дээ.
манифесташн гэдэг тийм манайхан ч тэр фэйсбүүкээр манифестийн аргууд аягүй явт юм бэлээ. Яг манифестийн аргууд нь аягүй явт юм бэлээ. Цаад утга учирыг хэр тайлбарлахын би нэг тоогч. Бүхэл сар гарлаа 15-ны сар гарлаа ч гинүү 11 боллоо ч гинүү аюу тийм манифестууд явт юм бэлээ шүү дээ. Манай ирдэг охтууд бас юу тий нэг тийм манифест хийж үзсэн юм. Тэгэд биелсэн гэж яг тэгж ярьдаг байхгүй. Ерөөсө биелэг үж дуурч байгаа харагдаг. За би бас дахиад нэг гацаанаас гарсан нэг арга одоо нягтлан хийгээд нөгөөдөг чинь 6 жил ерөнхийдөө хийцэн би үнэхээр би өөрөө нягтан биш юм байна. Миний чадвар ерөөсө нягтлан биш байсан юм байна дээр хүрсэн штэ. Тэгэд яхаа мэдхгүй бас явж исэн чинь түрүүний бас нэг өөрийгөө голох арга дээр би нэг ярьж исэн юм а тэр эпизод 2 дээр ярьжсэн. Хүмүүсээс өөрийнхөө сайн талуудаа асуу гэж нэг тэгжсэн шүү дээ. Үнцэнэ нөгөө сэргийхийн тулд тэгээд нөгөө хүмүүс чинь надад нэг хэдийн юм хэлцэн гэж ярьжсэн. Тэгээд тэрийг ингээд жагсаалт толгой гаргаад за тэгвэл энэ ямар ажил дээр хэрэгтэй ингээд үтсэн байхгүй юу? Одоо тэр чинь хүний зовлон сонсч чаддаг, гой зөвлөгөө өгч чаддаг, өнгөт өөр ярьж чаддаг гэл ингээд өмнө ярьжсэн. Тэнгүүд багшлах хавцааны юм болоод ирсэн. За хамгийн түрүүний ойлголт. Тэгээд багшлах гэсэн чинь бас явдаггүй. Нэг заагаад тах юм алга нэгтлэнгаа залтаа нэвш. Уусаа би чинь мэрэгсэн ч биш байхгүй. Яг тэгвэл уус нэгтлэнгаар ажиллахгүй мэрэгсэн болохгүй гэд бас ингээд хаацсан тэрийг. За Excel бас гайгүй хийдэг байсан. Тэгээ Excel-ээр нэг байгууллагатай бүгдэнд нь заачлаа. Өөр хэм заах. За нэгтлэнгуудад заруугод үтсэн явдаггүй. За тэгвэл багш биш юм байна гэл ингээд явж байсан чинь тэгэл тэр үед ингэдэм билээ. Өөрөө хайжих үед өөрөө ирэхгүй ингээ юмнууд нь орж ирд юм билээ. Тэгсэн чинь би чи аз улсад орсэлтэй баахан вебинар үзэл явуулсан байхгүй яаж өргө олох уу яаж одоо мэрэгжлээ сонгох уу гэл ингээ төсөн шít гэсэн чинь нэг вебинар орж ирээд тэгээд сэтгэл зүйч коучийн онлайн сургуулийг хөтөлсөн шүү дээ. Юу ийд шийдтээ би бүр гайхаад дараа нь гайхаад байдаг байхгүй. Ямар азар тэгэл. Тэгээд надад тэр вебинар таалагдаагүй уулна. Тэр ярьж байгаа багш нь ерөөсө таалагдаагүй. Тэгсэн хэрнээ нэг зарим юм дээр бүр ингээ шар ус боссоол. Тэр санаа нь тийм ингээл шар ус боссоол бүр ингээл яг ингээд энерги өөрөөр хөдлөд байгаа нь мэдрэгдээд байгаа байхгүй. Тэнгүүт нь за ерөөсөө дийш орох юм бин гэл мэдээ анал дайраад орчихсон. Тэгэхээр бид нар өөрснөө ингээд шийтцэн. Бид нар өөрснөө ингээд бэлэн болцсон гэсэн үг шүү дээ. Миний тэр юм бэлэн болчихсон юм шиг. Тэнгүүт цаанаасаа хорвоо ертөнц байна уу? Өстө тэр чадрынх нь гаригууд нь байна уу? Бидрийг ингээд дээд хүчнүүд юм уу дэмжиж тэр юунуудын боломжуудын шууд ингээд мэ гэд өгöd идэм лээ. Тэгвэл чи өдрийн ярианаас надад нэг ийм одоо тоомлох юм бол ийм юм сонсогдож байна. Гацалт гэдэг бол уналт биш ээ. Гацалт гэдэг бол одоо нэг зангира. Тэ? Одоо занглаа. Одоо занглаа гэдэг орооцолтоо тийм. Зүгээр энэ орооцолтооноос гацалт үүсчинэ гэдэг чи өөрийгөө буруутгах биш харин одоо миний дараачийн тэгвэл одоо мөрөөдөл юу вэ? Гаргалгаа юу вэ? Шийдэл юу вэ гэдгээ одоо та бол өөрөө кино найруулагч те төсөөлөлтөг ажиллаад өөрийгөө ингээд цэгцлээд тэрхүү дөрөв одоо гацаал орон дээрээ дэшээ тааз хараад те эсвэл гар утсаа эргүүлэл хөвтөж яхад бол энийг ботход бол болох юм биш. Тий. Бас таныг түрүү зүрхний цохилт гэж ярьж хахад бас ийм санаанд орлоо. Авра үзэж хахад ингээд өөдөөс нь харахад яг одоо байдал нь харагддаг байхгүй. Тэнгүүт ингээд хямарсан хүн чинь ингээд хамаг шугамнууд зураасууд нэг унжицсан бидээ. Тийм. Чи минь хямарсан явж штэ бүх юм л болохгүй бүх юм бүтэхгүй хинтээ чирхаас дургуураад ингэ явж штэ гэхээр л гэдэг. Ашгүй нэг хүн намайг олоо арчлаа гэсэн шиг. Тэгэд яг тэр нь ингээд хажууд тийш харахаар ирээдүй харагддаг байхгүй урт талд нь. Тэр нь заавал босгоо байдаг байхгүй дэшиг. Одоо бүх юм удахгүй сэргэнэ босноо дэлгэрнэ алнаа ялнаа тийм харагддаг байхгүй. Тэгэхээр хүн нөгөө хямраад заавал нэг юм тулдаг. Тэр нөгөө шороо байна уу газар байна уу ширээ байна уу нэг юм тонк хийгээл очивол тэгэл сайхан бүр зарим нь өсрэлттэйгээр дэше явж байгаа юм. Зарим нь болохоор яг арай зугуухан дэше явдаг. Тэгэхээр бидний гацаа цаанаа заавал шийдэлтэй л байдаг гэсэн үг. Одоо энерги нь өөрөө тэр зүрхний цохилтчиг өстө дэше явал доош явал дэше явал доош явал бидний амьдралын турш өчнөө л тийм юмнууд гарч ирнэ. Тэгээд хөгжүүлэхийн тулд ингээд бидрийг ингэж жигд хөгжүүлдэг ингээл сайхан ингээл тавкуулаад идэг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол бас нэг ийм гаргалгаа байгаа. Шийдэлч гэх юм уу тийм нөө Масловын одоо пирамид гэж байдгийг тэр нь юу вэ гэхэлэр ингээ гаццсан байна гэдэг чинь нэг тэргуунд та өөрийнхөө одоо basic буюу нөө суур хэрэгцээнд анхаарлаа тавьж байгаа. Одоо нойр, хоол шууд юу сэтгэл зүй. Үгүй тэр чинь дараач.
тий нойр хоол тий ингээд аюулгүй аюулгүй бас тэнд байгаа жоохон дээгүүр. Тэгтээ ингээд ямар ч байсан та нойроо зэгцлээд тий ингээд гоё өөрийгөө ингээд тайвшруулад тий ингээд гоё усанд ороод ер нь бол ёстой орой болгоо юм шатааж гэдэг шиг тий ингээд гоё банд хөвтээд тий ингээд нэг өөрийгөө жоохон бие махбод халамжлах ёстой. Тэгжээч хүн чинь ингээд хүчээ нөөж нөө энерги тий ялтж явахгүй тэр бүх юмны суурь бол таны бие махбодоос эхлэлтэй таастай үнэхээр ингээд нойргоо удаан явцсан байхад та гацалтаас бол гарч чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр ямар ч байсан ингээд нойроо зэгцлээ. Өөртөө нэг жоохон нэг хэд хоногийн нэг амар анхаарал тавьчих. Шкаф энжилж байгаа юм байна. Тий. Яг шкаф энжилж байгаа. Бас нөө энергиэр ярихаар гацалт гэдэг чинь бид нар дотроо зарцсан, даарцсан сууж байгаа байхгүй юу? Тэгээд нүүл ингэдэж штэ даарчаал хүнжил нөмрөөл лэдэж штэ нэг хүнжил 2 давхар 3 давхар болсон. Тэгэхээр тэгэх биш бидний цус ингээ гацчаад зарцчаад байх юм бол хөдөлгөөн хийхэр нөтгөн бас ингээд цус ч гэсэн ингээд хурдангүйгэл босч хөлс мэс гараад босч явмаар санагдаад байдаг тийм юу оруулж ин тэг дулаац чинь. Тэгэхээр бас хүмүүсийг гацаанаас гаргахтаа биес юу ичих хэрвээ нөгөө биеийн хүчний юм хийдгүү бол тий ингээд нэг суугаа ажил хийгээд штэ тэгвэл нэг гимнастик хийгээд нэг доктортой гимнастик хийж чи өөрөө бас яхаа мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд нэг хөдөлгөөн хийгээд тэгэхээр өөрөө ирэхгүй тэр нэгэн хэвийн өдрүүд биш. Одоо ингээд нэг өлөг болсон ингээл ажил гэр биш. Бас нөгөө фитнесээр ороод шүү дээ. Бас нэг одоо нэг юм илүү алхаж яваад байдаг ч юм уу зундаа тий. Тэгэхээр тэр нэг үйл явдал бас оруулж ирээд байдаг байхгүй юу? Гойгод тэр easy гэрээсээ. Тийм тэгэхээр ч нөө ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй юм шүү дээ. Бүр гацлаа гэхэд нэг зүгээр нэг гараад нэг байшингаа нэг тойрчихтал баг. Зээний хэн вэж их юм бэлүү? Нэг блокко тойрчин гэдэг шиг тий. Урцны үүдэн зээнийхэн хэнтэй очих юм бэлүү? Нэр тийм бас нэг хоёулангийнх нь яриа явчихсан шүү дээ тий. За энэ дээр хоёулангийнх нь 2 дугаар эпизод дээр ярьсан зүйл бол бас айгүй чухал шийдэл. Тий. Нэг өөрийгөө гол нь өөртөө эргэлзэн тий өөрийгөө үүсгэдэг шүү дээ тий. Тэгэхээр нөө бидний өмнө нь ярьжсэн шиг нөгөө сайн охин тий төгс байх гэдэг нэг тийм хаанаас ч юм бүүмэд тий нөө Mission Impossible тий ингээд бэлэгдэшгүй даалгавар гэдэг шиг нэг 100% гэдэг програм өөртөө ингээд суулгачаад тэгээ тэрийгэ биелүүлж чадахгүй болохоор ингээд өөртөө гутраа яваад шүү дээ. Тэгэхээр юу тэгдэг шүү дээ тий нөө хүн болгоны дотор чөтгөрч байгаа. Сахиусан тэнгэрч байгаа гэдэг шиг тий. Миний надад бол тий ингээд сайхан талж байгаа төрөний чинь нэг дээр үнцэн тий. Надад чадахгүй ч юм байгаа. Тэгэд өөрийгөө тэр байгаагаар нь хүлийн зөвшөөрөх. Түүнээс биш би тийм биш штэ, би ийм биш штэ гэж өөрийгөө голох биш. Одоо надад бас нэг юм хүүхэн таарчсан байхгүй яасан гэсэн чинь хоол сайн хийж чаддгүй. Залуудаа найзалж байсан. Тэгээд зам салаад одоо хаана явж байгаа мэдгүй. Хоол сайн хийж чаддгүй. Тэгснээр хоол сайн хийж чаддгүйг хин чиг лимиттэй хажуунаас нь ингээ хилдэг байхгүй ч одоо эмэгтэй бижиж гэдэг одоо бүр нэг аимшигын үг хэрэглээ. Эмэгтэй бижиж хоол хийж чаддгүй гэсэн чинь нүүд чинь гэснээр эргэж харснаа тийм би хоол хийж чаддгүй. Гэхдээ би айгүй гоё оёдтэй штэ. Тэр чинь давуу тал нь ч байна, сул тал нь ч байна. Тэгээд сул талаа яг сул талаа гэдгээ миний сул тал гэж хэлэх нь цаашин тий ингээд надад чаддаг ч юм байна тий хараахан чаддаг амжаагүй ч юм байна магадгүй би цаашдаа чадахыг хүсэж байгаа. Миний бас ярьдаг тэр өөрийгөө голох тэр өөрийгөө өмөрцүр гэдэг юм шүү дээ. Муу юм байлгүй л яг өөрийгөө өмөрцүр. Тэгтээ би тийм чаддаг гэдэг чинь өмөрж байгаа юу байхгүй. Тэгэхээр тэр чинь гоё баланслуулчих шүү дээ тий. Яа тийм би энийг чадахгүй ч гэсэн юм чадна гэл. Тий өөрийгөө голох болгонда араас нь өмөрөх нэг тий сайн талаа нэг юм. Би хоол хийж чадахгүй гэхдээ гоё гэр цэвэрлдэг ч гэдэг. Гоё гэр цэвэрлдэг. Би гэр цэвэрлдэг гэхдээ гоё хоол хийдэг. Манай нэг найз байдаг гэсэн. Тэр бас хоол их дурггүй байхгүй юу? Тэгээд баг нэг хоол хийж чахаар харууд гэр цэвэрлж юм санагддаг. Тэгээд яа хоёлоостой эргэтэй мэгтэйсэн сууч өстой гэр бүлэг. Тэгж ярьдаг гэсэн. Яг үнэтэй. Тэгэхээр ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бол өөрөөсөө та бараг л ачааллын 50% бараг шахуу авчиж штэ. Тэгээ нөө дөрөвний чинэл дээр нөө бохир бодлуудаа тий. Тэгээд гой балансын барьж байгаа чинь бас цаашаа явахад арай FTK ш дам бараан харж ирснээс тий. Тэгээ энэ дээр би дахин хэлэхэд
Танд бол одоо та 25 наслсан 25 таа юу, 28 таа юу, 32 таа юу, 35 таа юу хамаагүй. Та энэ хүртэл танд бол өстой сурсан, мэдсэн зөндөө юм аа. Танд өшөө цаашаага сурах мэдэх зөндөө зам байна. Тэгэхээр чи өнөөдөр өөрийгөө ингээ яллаа л дээж үгээр оруулаад тий амьдрал баялаг штэ тий. Амьдрал сайхан ш. Одоо би нягтлан хийж байхдаа юу аавра үзэх, юу сэтгэл зүйч болох штэ тийм мөрөжсөн бол үгүй. Үгүй. Өстой өөр л юм бодож байсан баг. Тэр ч би 25 таа байхдаа би машин барь явж байгаа гэж бол хязгаарч бодож байгаагүй. Яг бол бид нарыг залуу байхад чинь тэр үед чинь те эмхтөө машин барина гэдэг чинь бол баг эмхтөө туулаа үтсэн мэт юм байсан шүү дээ. Тэгээ би л эмхтөө туулаа болохгүй. Гэт тэгсэн чинь одоо чинь зүгээр л систем нөхөртөөгөө машина болооцолтой л байна. Өнөөдөр наашаа ирэх гэсэн чинь харин цастай ингээ хоёулынгийнх нь санал нь нийлээд би чинь таксид чиг. Тийм түнэс биш бол тийм шүү дээ. За тийм байна. Тэгэл би ч одоо ингээл юу л нөө бүүсний тухай өнгөө өгдөг үлээстэй юу ч ярьсан бүүс. Бүүстэй нөө. Тийм. Бүүс бол ийм бидэг тийм бидэг гэдэг. Тийм эргээл би нөө мэдрэмж рүүгээ л орохгүй. Тийм яалтч яахгүй нөө хүн гэдэг чинь сэтгэлийн амтан хүн сэтгэл дотор нь аюул олон мэдрэмжүүдтэй ингээд солонгороод байж байгаа. Тэгэхээр түрүү нөө шкафын дотор ингээд танд цугларсан байгаа гэдэг шиг тийм энэ гацааны цаана одоо над дээр ингээд хүн орж ирээд битээр ингээд ярилцсан шүү дээ. Тэгэхээр миний хамгийн ингээд яриулж жагаад ингээд гацаан гэдэг нь гарч ирэх яг бол би хамгийн нэн тэр хүнд асуудаг асуулт бол за энэ гацааны цаана танд ямар мэдрэмж мэдрэгдэж байна? Мэдрэмж чамж байгаа. Мэдхгүй өстө тэгэл ямар л олиг байх вэ? Хүн чинь нөө өөрөө шагаахаас зайлсхийдэг шүү дээ. Түр хойлог тэрийг ярьсан. Тэгэхээр би ингээд айгүй зүйлээ аргаар дахиад за яах вэ тийм байж болно. Гэхдээ ямар ч байсан цаана ингээд ямар нэг мэдрэмж явж байгаа. Нэг байна уу, хоёр байна уу, 10 байна уу хамаагүй зүгээр чамд ингээд хамгийн тод мэдрэгдэж байгаа мэдрэмж нь юу вэ? Хоёулаа тэрийг ухаад үзье гэдэгдэг байхгүй үү? Хоёулаа ухна гэдэг чинь ямар би тэр хүний сэтгэлд ямар мэдрэмж авч байгааг би ямар ухаад гаргаж ирэх юм бэ? Жишээ ярих юм бол одоо чи би нэгтлэнгээр ажиллах дургүй болсон ба шүү дээ. Тэгэхээр одоо би мэрэгчлээ дургүй байна гэдэг мэдрэмж авах юм аа. Яаж ухна? Залхах мэдрэмж. Тийм. Тэгэхээр чи залхах ч байна гэсэн мэдрэмж. Айдас явж иж болно, тий? Ондол явж иж болно, тий? Өөртөө эргэлзэх явж иж болно. Чиний наадахнаас ч бол нөө залхах мэдрэмж сонсогдож штэ. Тийм. Тэгэхээр чи хүн бол тэр нөө мэдрэмжээ чагнахгүй бол нөө гацсан гэдгээл одоо анхаарад байдаг. Юунаас болсон бэ гэдэг шалтгаан нь өөрөө гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгчээд цаана тэр юунаас болсон бэ гэдгийг гол гогцоо нь мэдрэмж нь. Тийм болохоор бид нар мэдрэмжээ таньдаг байх хэрэгтэй. Мэдрэмжээ ингээд ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд за жишээлбэлтэй ингээд чиний цаанаас нь за тэгвэл ингээд залхах мэдрэмж гараад ирлээ те. За тэгвэл залхаж байна гэдэг чинь энэ юуг илэрхийлж байна вэ гэдгийг ингээд асуудаг миний дараагийн асуулт. Таны энэ мэдрэмж чинь юуг илэрхийлэх гэдэг вэ? Танд юуг хэлэх гэдэг вэ? Залхалт юу илэрхийлэх вэ? Одоо нөгөө сэтгэл зүйч өөрөө ухаж. Тийм please. Бидний нөгөө сэтгэл зүйч нарын өнгөө гэдэг үстэй. Яг сэтгэл зүйч орсон гэсэн чинь өөрийгөө ойлгох гэж тийм. Бүгдээ яг тэгж яадаг шүү дээ. Тэгэхээр нэгтлэн үе бас бодох гээд үзээд байна л да. Юунаас залхсан? Нэгэн хэвийн амьдралаас залхсан. Одоо ингээл тайлангаас тайлангийн оронд, татврын шалгалтаас татврын шалгалтын оронд, аудитаас аудитын оронд бас өөр креатив юм байхгүй, өөр шинэлэг юм байхгүй. Уйтгартай. Тэгэхээр чин цаанаас нь дахиад уйтгар гараад ирж штэ тий. За тэгвэл дараа чинь тий ингээд нөө мэдрэмжээ ингээд сонсоод эхлээд ингээд мэдрэмжтэйгээ ажиллаад эхэлж байна гэдэг чинь юуг илэрхийлж байна. Тэгэхээр одоо өөрийнхөө учрыг олж эхэлж штэ. За энэ өөрийнхөө учрыг олоод эхлэхээр нөгөө бидний сэтгэл санааны одоо тийм алдагдсан баланс нь тий ингээд бас нэг арай тайвшраад эхэлдэг. Энэс болоод байгаа юм гэдэг ядаг мэдж эхэлдэг юм байна. Тэгэхээр одоо жишээл би чинь нэрээ ингээд байнга тавтагдсан юмд ингээд залхаад байгаа юм биш үү гэхээр тэгвэл би ийм ажил хийх дургуун биш үү гэдгийг шууд гараад ирж байгаа үстэй тий. Тэгэхээр дүнэлт нас гарч ирэх юм. Дүнэлт нь шийдэх ер нь нэгтэнга бойлоо. Утгагүй юм байна. Тийм юм тий. Тийм болохоор мэдрэмжээ ялгаж тэр мэдрэмжиндээ нэр өгөх нь хоёр давуу талтай. Нэг нь болохоор өөрийгөө тайвшруулж байна. Би ингэж байгаа юм биш үү? Учраа олонгууд хүн чинь тайвширт эхэлдэг шүү дээ. Нөгөөх нь болохоор тэгвэл би цаашаа яах вэ гэдэг нөө зорилгынх нь эхний ингээд
цонхон ингээд нийгдэд эхэлдэг. Зорилгоо очих, зорилгоо ойлгох, зорилгоо бүтээх бас нэг цонхных нь ингээд нэг хоортчихна тий ингээд гоогод эхэлдэг. Тийм. Тэгэхээр чин тэгээд мэдрэмж нөө бөөсний онгоо шиг би юу ч ярьсан тэгэл мэдрэмж сэтгэл зүйл ярих юм чинь угаасаа мэдрэмжээс л гаралтай тий. Коучинг чинь тэгэл ерөөсөө л хүний мэдрэмжтэй ажил. Тий. За өөр аргууд юу байгаа вэ? Мартсан зурсан аргууд байна уу? Энэ хооронд нэрээ бас ярих юм нь манай амьдрал үтсэн яндар нь Facebook пэйжтэй байгаа, Instagramтай байгаа. Тэнд нөгөө комент бичээд асуултууд асууж болно. Тинчээ бас бид нар лайф хакуудаа оруулах юмнуудаа бэлдээд явж байгаа. Тэгээд цаашдаа оруулаад явчихна. Одоо эпизоддэр гарсан ч юм уу, гараагүй ч юм уу, ийм хөрхөө юм богино юмнууд постууд оруулах. Тийм нөө эпизодуудаас одоо та нар бүгдөө мэдж байгаа ш та нөө Instagram дээр ч тэр Facebook дээр ч тэр ингээл нурсан олон юм тавихгүй ш. Тэгэхээр нэг айгуу товч тодорхой одоо энэ сэдвүүдийнхаа хүрээнд ингээд та нарт бас нэг дон гэд үлдээх нэг юм жижигэн юм мессежүүдийг тэндээ тавиад байна шүү тийм ба. Та нар ч бас санал болгож болно шүү дээ. Энэ ёстой гоё дон хийчлээ гэдгийг юм чинь гоё тавиал бус олон хүнд тэрийг мэдүүлээл бас зүгээр шүү дээ тий. Гэхдээ би тэр юг хараад айгуу баярлсан шүү дээ. Манай нэг сонссон бүсгүй маань хөөхөн бүсгүй маань биднэрт те ингээд аз жаргал гэдэг чинь томьёо гэж тэнцүү амьдрал хасах нь хүлээлт гэсэн байсан. Энэ өстө дон хийлээ гэсэн чинь айгуу баярс. Гэхдээ ингээд бит хоёрын ингээд энэ олон минут ярьсан юмнаас өөртөө хэрэгтэй нэг имийг аваад дон гэхэд бол энэ чинь айгуу том амжилт шүү дээ бит хоёрын хувьд. Нөгөө нейролингвич чинь болж байгаа шүү дээ. Болж байна. Гой пазл нийлээд яваад байна шүү дээ. Тэгэхээр пазлаа нийлүүлээд явна гэдэг чинь юмныхаа учрыг олоод логик уялдааг нь гаргаад яваад тусам бид нар улам өөртөө ихтэй болол явна шүү дээ. Чиний түрүүний юун дээр би нэг юм нэмэт хэлчихэд одоо ингээд гацаанаас гарахад бид нар чинь шууд ингээд том зорилго би одоо тийм ажил хиймээр байна гэж гарахгүй шүү дээ. Тий. Амархан гарахгүй шүү дээ. Тэр чинь бас нэг тодорхой хэмжээний бодно. Өөрийгөө халамжлан ингэж чад тэр чинь дараа тэр чи ядаж тухайн өдрийнхөө нэг жижигхэн зорилгыг гаргаж чинь. За би өнөөдөр ширээгээ цэвэрлэчих. Эсвэл өнөөдөр би ноолорын цамцаа хим цэвэрлэхэнд авчиж төгч. Гэт өөрөөр хэлбэл тэр гацаанаас таныг зовоохгүй, хямраахгүй, хуглахгүй, нуглахгүй те ингээд нэг эвтэйхэн ингээд нэг урагшаага хөдлөх хөдөлгөөнийг бий болгох нэг жижигхэн зорилго тухайн өдөртөө өөртөө л тавьчихад тэгээ тэрнийх нь нэг үсч орч. Тэр нэг 2025 оны бас нэг юу яриад байсан шүү дээ 9 жилийн юм. Тэгэхээр улиг болсон гатсан хөгжихгүй байгаа юмнууд нэг бүр хэцүү байдалд орно гэд. Тэгэхээр нөгөө би өмнөөс иржсэн та нөхрөөс солихгүй л ажлаас солихгүй л өөрийгөө солино гэдэг зарчмаас солино аргаас солино гэл ярьжсэн л та. Тэгэхээр ер нь бол өөрөөсөө эхэлсэн дэр чинь бид нар тэгвэл гаднах юм аа л өөрчлөх гэдэг байхгүй юу? Тий өөрөөсөө л эхэлсэн. Хүмүүсийг өөрчлөх гэвэл хүүхэд ингээд дээ нөхөр ингээд дээ найз ингээд дээ дарга ингээд дээ гэдэг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө өөрчлөд үзээд бас нэг туршилт явуулаад үзээрэй. Гомдог байсан дэмдэ гомдохгүй хүлээцтэй хандаад нэг зүйл тэр хүн яаж өөрчлөгдөж чинь те муухай харцдаг байсан үнтэйгээ нэг өдөр хүй сайн уу чимэн сайн уу гэдгээр нөгөөдг нь яах нь тий шүү дээ тий шал өөр болоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр ер нь өөрчлөлтийг өөрөөсөө гэл яриад идэв яг үний хэрэг дээрээ бид нар өөрчлөлтийг нөгөө соронзонгийнхаа хавуулаараа дахиад ингээд гоё юмнуудыг татаж явуулж ирнэ. Тэгээд нөгөө дараагийн 26 онд ёстой аль нь өөрчлөлтөнд бэлэн байгаараа өөрчлөлтийг өөрөөсөө гаргаараа ямар нэгэн үйлдэл хийгэрэй гэсэн үг юм байна шүү дээ. Гацаанаас гарах тэр хувилбарыг тэр нь жижигхэн байсан ч тий. Заавал том мундаг тий нөгөө сайн охин төгс эмхтэй гэдэг тийм юмыг бол та ерөөсөө хогийн савнд одоо ураад та хизээч төгс байж чадахгүй. Тий. Бүх хүмүүсийн хүлээлтэнд та хүрч чадахгүй. Та алтан зоос биш. Та $100 дэвсгэрт биш. 10 хүн байлаа гэхэд ядаж 2 хүн танд бол ямар нэг олон хүн таалагдаж чадахгүй, өөртөө таалагдах хэрэгтэйгээд бас яригдсан тий. Тийм бас яригдсан. Өнөөдөр өстө 2 дугаар эпизод их яригдж байна. Тэг өөрийгөө голох яг энэ сэдвийн гоё суурь нь олж өгöd юм. Суурь нь олж өгч байна. Тэгэхээр тийм болохоор нөө өөрийгөө голох гэх бит хоёр чинь бас бараг нэг цаг гарan өөрийгөө голох гэдэг дээр ярьсан учраас тэр цаг
цаг гарan өнөөдрийн гацалтан дээр нэмнэ гэж яах вэ? Бид энэ тэнд яг ингээ хамааралтай газар нь холбоод яриад яваад байгаа. Тэгээд өөрийгөө голох гэдэг дээр нэмж мэдээлэл авъя гэвэл эргээд манай 2 дугаар эпизодыг та сонсоорой. Тэнд бол бид яг ингээ саяныхаа те бүтцээр явцсан байгаа шүү. Яаж илэрдэг вэ? Шалтгаан нь юу вэ? Үр дагавар нь юу вэ? Тэ эндээс хэрхэн яаж өөрийгөө авч гарах вэ? Хин нэг нь таныг гаргахгүй шүү дээ. Та өөрийгөө яаж авч гарах вэ гэдэг. Тийм болохоор эргээд бас тэрийг сонсчвал нэмэртэй баг. Өнөөдрийн яг чиний юутай би бас ингээд битээр яриад лсэн чинь өнөөдрийн эхлэхдээ ч хоёулаа хэлсэн бас энэ төгсгөл тийшгээ хоёул хандж байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг тавтаад хэлчихэд бол өнөөдрийн тэр гацах гэдэг маань бол яг өмнөх 3 эпизодын 3 том сэдвтэй бол айгүй нарийн уялдаж байгаа. Нэг нь эхнийх нь болохоор тий гомдох гэдгийн цаана бол тэр хин нэг нь таны төлөө юм хийгээгүй учраас гэдэг тий одоо хоёр чинь тэнд ярьсан шүү дээ тий. Тэнгүүтээ ингээд тэрнээс бодлох гацаанууд байна тий. Хоёрдугаарт бол өөрийгөө голоод гацаанууд байна. Гуравдугаарт болохоор уур хэлнэ тий ингээд түрүүн чи бас хэлжсэн нөө энерги гэд тэгээд бид нар уураа гадагшлуулж чадахгүй бол дотгошлуулдаг шүү дээ. Тэгээд дотроо өөрийгөө шатаагаад тэгээд хоосроод тэгээд burnout бол бас гацаа. Тийм. Энэ бүхнийг бацаад хэлэхэд бол гацаа бол хүн болгон тохиолддог. Хүн болгон энийг энүүгээр одоо тойрч гарах биш дайрч гардаг. Тийм болохоор энэ эморлоо би гацчлаа гэдэг бол өөрийгөө шүүмжлэх те голох бас нэг шалтгаан биш шүү. Зүгээр за би өөртөө нэг жоохон анхаарал тавих хэрэгтэй байна. Өөрийнхөө те ингээд бодлыг жоохон зэгслэх хэрэгтэй байна гэдэг. Өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй байна. Юу болохгүй байна гэдгийг бас задлж үзэх юм байна. Шкафа янзл гэж. Доторх шкафа янз. Тэгэл нөө бид нар чинь балконо ч шкафа ч янзлал гаргаж хаяхаа хаяад ёстой өмдөний нөмдөр өвлийн хувцас гэл те яадаг шиг та ингээд гэрээ сайхан зэгцэлж чадж байгаа та өөрийнхөө сэтгэлийг зэгцэлж чадна. Ажлаа гялзуулж хийж чадж байгаа та өөрийнхөө дотрыг бас тэг гялзуулж тэг ингээд зэгцэлж чадна. Тэхгүй бол гэд би бас нэг ийм тэхгүй бол гэдэг нэг үгийг бас эцэст нь хэлчмээр байна. Ер нь бол гацаа бол ингээд богино хугацаанд үргэлжилдэг те нэг хэд хоног. За 7 хоног, 2-7 хоног. Энэ бол хүн болгонд байдаг. Энийг бол одоо яг саяны бидний өгсөн энэ олон одоо зөвлөмжүүдээр өөрийгөө эндээс гаргаж болно. Хэрвээ ингээд өөрийгөө гаргахгүй цаашаа яваад байна гэвэл одоо ингээд хэдэн сар үргэлжлэлээ гацаа тий. Тэгэхээр цаана бүр илүү том шалтгаан явж байна. Одоо түрүүний хэлдэг шиг тий нөгөө травма ч юм уу, шарах ч юм уу тий. Эсвэл бүр нэг ингээд далд нуугдсан байсан айдас тий. Тэр та айцаа олж гаргаж ирч чадахгүй байна. Танихгүй байна. Тэр айцтайгаа ажиллаж чадахгүй байна жишээлбэл тий. Тэгээд ингэх юм бол ингээ хэдэн сар үргэлжлээд явчихна. За тэгээ хэдэн сар ийм гацаанд үргэлжлээд та байгаад байх юм бол таны нөгөө өөртөө итгэл унана. Нөгөө шийдвэрүүд бол тий ингээ таны хажуугаар өнгөрөөд явчихна. Зөндөө олон боломж алдна. За таны энерги бол ингээ нэлээд доод хэмжээнд очино. За тэгчээд эндээсээ та ингээд гадны тусалцаа энэ дэр бол та бүр гадны тусалцаа авах хэрэгтэй. Хэдэн сараар үргэлжилсэн бол одоо соёнгоо дээр ирж аавраагаа үзүүлдэг юм надад ирж коучинг авт юм уу те одоо эсвэл ядаж те ингээд ойр харьцаа итгэл даасан үндэ ярьж юу ярьдаг юм уу эсвэл те ингээд ямар ч байсан энэ дэр бол та гадны тусалцаа авах хэрэгтэй. За энэ дэр гадны тусалцаа авахгүй та өшөө ингээд явчих юм бол таны энэ гацаач бүр ингээд хэдэн жилээр үргэлжилж магадгүй. Тэгэхээр хэдэн жилээр үргэлжлэхээр та энтэйгээ таслуулцдаг. Тэгэл та гацаан дотор л амьдрна. Та бодолтой ингээл байнга ингээл төгжрийн дотор та ингээд 5 цаг суучлаа тий. Тийш тий. Тэгэхээр тэгэл ингээл энэ таны ингээд амьдралд аягүй том нөлөө үзүүлнэ. Тэгэд яаж нөлөө үзүүлдэг вэ гэхлээр би угаасаа юм шийдвэр гаргаж чаддгүй хүн. Би угаасаа хүнд өөрийнхөө дуртай дургуугаа илэрхийлж чаддгүй хүн. Угаасаа би ингээ ямар нэгэн шинэ юмд дургүй хүн гэд өөрийгөө энэ гацааныхаа одоо илэрлэр тийм бэ. Өөрийгөө ингээ би ийм хүн гэдгээ хамгаалаад байгаа юм шиг. Өөрөө итгэждэг тэрнээ. Угаасаа намайг хүмүүс тоодгүй юм ч гэдэг юм уу? Тийм. Ингээл би энэ зурган дээр байдгүй штэ гэдэг шиг.
За тэгчээд харилцаа нь бол угаасаа л манай нөхөр ингэчээд юм би тэгээл ингээл явж л идэв ингээл бүр ийм болчдөг. Тэгэхээр энэ гацаагаа бол шийдэж явах хэрэгтэй. Тийм гацаандаа дотроо амьдарч болохгүй, эвлэрч болохгүй. Гэхдээ гацааг үгүйсгэж болохгүй гэдэг л одоо тоймолж дүгнж хэлвэл эцсийн дүгнэлт хэлэхэд байна. За тэгвэл ерөнхийдөө гацаа бол нэлээд задлаад ярьчлаа. Өмнөх эпизодуудтай холбоодч бас их ярьчлаа. Тэгэхээр хорон ертөнц баялаг цаанаас нь шийдлүүд нь орж ирж байхад бид нар өөрснөө бэлэн л байх хэрэгтэй гацаанаас гарахаар юм бол. Ерөөсөө л яадгийн үзэд далтыг гэдэг бас гоё зөрөгтөөч байсан болно. Өөрч одоо нэг юу ярмаар юм дээ тий. Би нэг яачлаа. Энд дээр яг надад надад гацаанаас гарахад юу тус болж ирсэн бэ гэдгийг сая чамаа ярьж ирсэн шиг гинт санаанд ороод ирлээ. Ядаж ээж аваахаа нэрийг бодъё доо. Тэ? Хиний хүүхэд вэ гэдгээ харуулъя да. Тэдний хүүхэд ингээ явж гин гэд тэ? Бас эн чинь бас миний нэр хүнд байна. Миний ээж аавын нэр хүнд байна тэ. Би тэгж бас өөрийгөө нэг охин бас ингэжсэн. Нэг охин бас ингэжсэн. Яаж гацаанаас гарсан гэсэн чинь би урт нь ийм хийж чаддаг байсан шүү дээ. Одоо яагаад чадахгүй байгаа юм гээд бас өөрийгөө авч гарч ирсэн. Нэг удаа би гацаанаас өөрийгөө бүр гадагшаа авч гаргаж ирсэн. Тэмээ бас нэг орчноос олчиж штэ тий. Сатарчиж штэ. Нэг байрны зорилго биш өөр зорилго болоо. Тэгээ тэр нь бол мастер бас нэг нөгөө мастер руу явсан хаваа яваагүй юу? Тэр чинь гацаанаас гарч байгаа зайлгүй. За тэгээ бүр үгүй маа гэдэг өсчөө орчлоо хайж байгаа даа. Би бол өсчөнд орж айгүйх гацаанаас ингээл нэг эвгүй санагдах юм бол тэгэл өсчөө орол тэгээд өсчин та үсээ яаж асуулмаар байна гэдэг нөгөө гаццсан намайг тий. Шийдвэр гаргуулах гэдэг штэ тэгэхээр чи өөрөө мэдээд гоё болгочихоо гэл хайчдаг. За тэгвэл үгүй маа гэдэг нь маникюр тий штэ маникюр хийчихээр бас гоё болчихсон. Гоё болчихдаг. Яг надад чи сая бодож байсан. Тийм маникюр. Тий. Нэг хаяа хүмүүсээ ажиллаж нэг өөрийгөө харахаас гоё санагдал шинэ уруулын бодог тийм энерги өөрчлөгдөл явж байгаа шүү дээ цаагаараа. Тийм шүү дээ. Шинэ гоё уруулын өмнө нь будж байгаагүй өнгөтэй арай тод өнгийн уруулын бодог аваад заавал тэр уруулын бодог танд эвгүй бол ингээл гадуурт тэрийг ингээд уруултад төрчихөө явах ш ядч гэртээ ингээд те өөрийгөө таланд хараад те. Ямар ч нэг жижигэн ч гэсэн хөдөлгөөн л хийх хэрэгтэй. Энерги сэргээх. Тийм. Тэгвэл ерөнхийдөө овоо хөрхөн дэлгэрэнгүй ярьчлаа. Тэгээд манай подкаст дуусах тийшээ болж байна. Тэгэхээр нөө дахиад сануулхад пэйжтэй болсон, инстатай болсон комментуудаа чөлөөтэй бичээрэй, битээ ичиж зовоорой. Бүр ичиж зовоод байвал хувь чат руу бичээрэй. Тэгээд дараагийн сэдвийг дахиад таагаараа. Гэхдээ сая тэгтээ хоёулаа бас энийгээ тодруулж хэлэхэд бол энэ гацалт гэдэг бол Twitter-ийн сонгосон сэдв биш шүү дээ. Манай сонсогчдын сонгосон сэдв. Тэгэхээр та нараас яг ингээд юу хүсэж гин гэдгийг бид нарт за ингээл 100 хүн бичдэггүй маа гэхтээ ингээл 4 хүн бичгээд болно. Тэгтэл болно. Тий. Тэнгүүд бит хоёр хүүе энэ ч ярин гоё юм бэ ингээд бас аваад левчин. Яг бит хоёр бол нэг сэдвийг сонгоход бол хөндлөн сонгохгүй л дээ бид нар чинь яг энэ 25-35 насны хүүхэн бүсгүүчүүдтэй айгүйх ажилт юм чинь. Гэхдээ бас энэ чинь та нараас маань ирвэл бид нар бүр баярлалаа. Тий. Гол нь тэрэндээ баярлаад байгаа юм. Тий, айгүй баярлалаа. Хингүүд юм биш тий. За тэгчээ дээрэс нь би дахиад нэг хүсэлтээ илчиж гол нөө шинээр эхлүүлж байгаа юм илчлээ. Нөө Facebook пэйж, Instagram гэдэг бид нар тэнд бас ингээд хэрэгтэй мэдээллийг товч тодорхой тавиад байна. Тэрнээс гадна бол ингээд манай та хэрвээ subscribe хийж амжаагүй байгаа бол subscribe хийгээрэй. Тэгээд бидний энэ YouTube-ийн видеог найз нартай явуулаарай, танилуудтай явуулаарай. Бас тэднэрт сонирхолтой хэрэгтэй мэдээлэл бол байгаа бах найз нартай тий. Дагж байгаа хэддээ бас баярлалаа. Бас хүрхэн олон хүн санал болгож байгаа гэд хэлж илээ хүмүүс маань. Тий тэднэртээ бас маш их баярлалаа. Урамтай байгаа. Тий бид нар айгүй урамтай байгаа. Тий. За дуусгая. За та нар минь сайхан амраараа сайхан гацаанаас гарцгаагаараа 7 хоногийг сайхан өнгөрөөгөөрэй. Өөртөө нэг гоё юм хийгээрэй. Явраа нэг юм оройдоо шатаагаарай. Ядаж нэг орой. За баяртай.